Зохиолыг бичсэн Сэржингийн үүр зайх. Зохиолыг уншсан Туул Синди Мэрэг. Бодит амьдралаас сэдвлэв. Эсвэл нүдэнэ амьдралдаа анх удаа ямар ч айдасгүй, ямар ч төгшөөргүй сэрсэн өглөө нь энэ байлаа. Тэр хаана байгаагаа тэр даруул танив. Энэ бол түүний гэр биш. Ил хурын занал хийлэх дуу, хүүхдүүдийнх нь үл тоомсорлсон хүйтэн харц аль нь алга. Тэрээр жижиг цонхгүй, гэхдээ агаарч уулгачтай цэвэрхэн цагаан өрөөнд нимгэн гудас дээр хэвтэж байв. Өрөөнд нь ор, жижиг ширээ, усны савнаас өөр юу ч байсангүй. Тэр өчигдөр оюун эмчтэй уулзсныхаа дараа энэ өрөөнд ирж амьдралдаа анх удаа ухаан алдсан мэт гүн нойронд автжээ. Тэр биеэ ажиглав. Харын тос төргсөн шархалсан алгаа харав. Гайхамшигтай. Хагархаа шилэнд гүн зүсэгдсэн шархнууд нь бараг бүрэн аниж, оронд нь зөвхөн нарийн ягаан сар үлдсэнийг хараад гараа атгаж зангидав. Өвдөлт алга байсанд аажуухан босов. Хавирга хугарсан гэж оюугийн хэлсэн тэр яасан бол гэж бодоод гүнзгий амьсгаа авав. Өчигдрийг шиг хатгаж амьсгал боогдуулах өвдөлт байхгүй, зөвхөн үл ялэг хүндүрлэх мэдрэмжил үлдэж, нүүрнийх нь хавдар бууж, хөхницэн шарлан эдгэрч эхэлсэн байв. Сургууль гэх энэ газар ид шидих байлаа. Эсвэл тэдний ангаах ухаан нь хүн төрлөختнийхөөс хэдэн зуунаар төрүүлсэн болов. Гэвч эсвэл энэ нь зүгээр нэг юм тосны ид шид биш гэдгийг мэдэж байлаа. Энэ бол өчигдөр тэрхүү хүйтэн хар усанд орж 20 жилийнхээ айдас цөхрөлтөө нүүр тулж түүнийг уур хилэн болгон хувиргасны үр дүн байв. Тэр өөрийгөө дотроосоо эдгэж эхэлсэн нь тэр ажээ. Хаалга чимээгүйх нээгдэхэд хэрлэн гих мөнөөх сарвтай нүртэй хүйтэн харцтай ир яг л харуул мэт үүдэнд зогсож байв. Тэр эсүүгийн эдгэрсэн биеийг хараад нэг ч гайхсан шинж үзүүлсэнгүй. Эзэн чамайг хүлээж байна. Явцгаая гэхэд эсүү түүнийг дагав. Тэд өчигдрийн тэрхүү технологи эртний бичээс холилдсон цагаан хонглоор дахин алхахад эсүүгийн алхаа жигтгэн агаад огт доголсонгүй. Харин ч бат бөх итгэлтэй болж яг л шин биетэй болсон санагдав. Гэхдээ би энэ хөнгөн биш, харин ч эсэргээрээ илүү хүнд нэгт болсон мэт ажгав. Тэд төлөгчийн өрөөнд биш, харин тис өөр хаалгаар оров. Тэр газар эсүүгийн харсан газруудаас хамгийн том, хамгийн хачирхалтай дөрвөлжин биш, харин асар том бөмбөлөг оройтой, ямар ч булан тохойгүй, шал хан, тааз нь бүгд гүлгөр, хар өнгийн үл мэдэгдэх материалаар хийгдсэн танхим байв. Цуурай танхим гэж хэрлэн түүнийг тайлбарлахад агаарт нь юу ч үнэртэхгүй, ямар ч дуу чимээ алга. Хоосон орон зай ажээ. Танхимын голд төлөгч буюу эзэн зогсож байв. Тэр өчигдрийг шигэ хар хувцастай байсан ч түүний нүд урдийнхаасаа илүү хурц, илүү гүн болсон ажээ. Тэрээр Иесуг хараад оюу чамд биеийг чинь эдгэхэд тусалсан. Одоо миний ээлж, би чамд тэр биеийг хэрхэн зэвсэг болгохыг заана. Чиний сорив бол зэвсэг гэж оюу хэлсэн байх ёстой. Гэхдээ чиний хамгийн том сорив бол энэ биед чинь биш, харин чиний сүнсэнд байгаа. Би яаха болсон гэж Иесус хэлэхэд төлгөч инээмсэглэх нь цаанаа л нэг зэвүүн хүйтэн ажгав. Тийм гэж үү? Чи зүгээр л айдсаа уур хилэнгээр дарсан. Галзуурсан нохойг айдасгүй гэдэг. Гэхдээ тэр зүгээр л юу ч бодох чадваргүй, анхдагч зүн бэлгээрийг хөдөлж би араатан. Чиний өчигдөр усан дотор гаргасан тэр уур хилэн. Тэр бол хяналтгүй сул дараа зүгээр л нэг чимээ шууган. Тэр богуудын хувьд бол тэр чинь хамгийн амттай хоол. Тэгвэл би яах ёстой юм бэ? Чи уур хилэнгээ биш, харин өвдөлтөд удирдах ёстой. Айдас бол чиний дайсан. Уур хилэн бол хяналтгүй гал. Харин өвдөлт 20 жилийн турш чиний дотор хуримтлагдсан тэр их өвдөлт, тэр сорив, тэр бол чиний хүч. Тэр бол цэвэр эрчим хүч. Чи түүнийг хэрхэн төвлөрүүлж, хэрхэн чиглүүлэхийг сурах ёстой. Төлгөч Иесугээс хэдэн алхам холдоод одоо надад харуул. Надад тэр хүчийг харуулах. Яаж намайг цох гэхэд Иесус эргэлзэв. Юунда зогсоод байгаа? Чиний өмнө чинь ил хур зогсож байна гэж бод. Чи намайг үзэн ядаж байна шүү дээ. Би чамайг орхисон. Би чамайг зовоосон. Намайг цох гэхэд Иесугийн нүд гэлалзаж өчигдрийн тэр уур хилэн дахин бадарлаа. Тэр хашгирангаа төлөгч рүү дайрч шинхэн эдгэрсэн гараараа нүүрлүүн цохихыг оролдов.
Төлгөж хөдлөхгүйгээр зүгээр л эсүүгийн бугуунаас шүүрэн авч ямар ч хүч зарцуулахгүйгээр эргүүлэн шалан дээр өвдөг сөхрүүлв. Эсүүгийн гар тасхийг шиг болсон ч өвдсөнгүй. Зөвхөн хүчгүйцсэндээ доромжлогдсон доол хорсоход ердөөл энэ үү гэж төлгөж чихэнд нь шивнээд энэ чиний уур хэлнэ үү? Сул байна да. Нөхөр чинь чамаас хавьгүй илүү хүчтэй. Гэхэд амаа тат гэж уурссан эсүү нөгөө гараараа цохих гэж оролцсон ч хэрлэн хаанаас ч юм гарч ирээд гарыг нь барьж хоёр гарыг нь ард нь зөрүүлэн мошгов. Сул дорой байна гэж төлгөж өмнө нь сууж нүдрүү нэгцлэн харав. Чиний энэ уур хилэн бол зүгээр л айдас. Чи дахиад зодуулахаас айж байна. Чи дахиад сул дорой байхаас айж байна. Тийм учраас л чи хашгирч дайрч байгаа. Гэхдээ жинхэнэ хүч бол хашгирдгүй юм. Гэхэд гинт өрөөний харанхуй байдал өөрчлөгдөж хар хан гэрэлтэж эсүүгийн галтгой болж хувирв. Тэр өөрийгөө биш харин өөрийнхөө ой санамжийг харж байлаа. Ил хур түүнийг шалан дээр өшөглөж би чамайг алах болно. Чиний тэр бөөчн ирээд чамайг аваргал дээ. Гэх дүрс ой санамжинд нь буух мөчөд энэ мөчийг санаж гин үү гэж төлөгчийн хоолой харанхуйгаас цойратав. Чи Зевсгээ хайчихсан. Чи ямар ч хамгаалалтгүй байсан. Чи цөхөрсөн байгаа үеийн тэрэл өвдөлтийг мэдэр. Дараа нь дүр зураг салгидож хүүхдүүд нь байхаагаад тэд таал аавын уурыг хүргээ эцтэй ээж галзуурчгаж тэр хог ухаж байсан гэлцэх ажээ. Дараа нь алтай тадран гарч ирээд зайл муу гуйлагчин нохоонд уруулчих уу гэх мэт дуу чимээ дүр зургууд ээлжлэн солигдож эсүүгийн тархийг бөмбөгдөж эхлэв. 20 жилийн доромжлол, зодуур, ганцаардал. Үгүй ээ. Эсүү барихрав. Тэр хэрлэнгийн атгалтаас мултрах гэж зэрлэгээр тэмцэхэд уур хилэн нь оргилдоо хурч нүд нь улаанаар эргэлдэж байлаа. Чи чинь зүгээр л нэг айсан амьтан байна гэж төлгөж хашгираад чиний энэ уур хилэн чамайг шатахаас өөр юунд ч хүрэхгүй. Чи тэднийг дийлж чадахгүй ээ. Чи ил хурыг дийлж чадахгүй. Чи тэр буугуудыг ч дийлж чадахгүй. Чи зүгээр л өөхөх болно. Гэхэд үгүй гэсээр эсүү амьсгаадаж тэмцэлтгэ болов. Хэрлэнч түүнийг суллав. Тэр хар шалан дээр 4 хөллөн унахад нулимс нь аяндаа сад тавьжээ. Тэр дахиад л ялагдаж сул дорой хിവэрэ үлдэв. Тийм ээ гэж хэлсэн төлөвч түүний хажууд ирж яг тийм. Чи сул дорой. Чи хохирогч. Чи 20 жил хохирогч байсан. Одоо тэр мэдрэмжээ хүлээн зөвшөөр. Тэр өвдөлтийг, тэр дарамжлалыг бүү зогт, бүү уурал, зүгээр л мэдэр. Эсүү нүдэ анив. Тэр хашгирхаа тэмцэлтгэ болж зүгээр л мэдэрч эхлэв. 20 жилийн өвдөлт, алгадуулсан хазар, өшөглүүлсэн хавирга, зулгаасан үс, хүүхдүүдийнх нь хүйтэн харц, нөхрийнх нь занл хийлэл, нууц амаргийнх нь тохуурхал. Энэ бүхэн түүний дотор эргэлдэж түүнийг живүүлэхийн оронд өчигдөр оюугийн өгсөн тэрхүү харын тос шиг түүний доторх шарх сарв болгон гэрэлтэж эхлэх шиг болов. Сайн байна гэж төлгөж шивнээд одоо түүнийг бүү гадагшлуул, бүү хашгир, түүнийг дотроо төвлөрүүл, хамгийн их өвдөж байсан газраа. Чиний хугарсан хавиргуу, чиний зүсэгдсэн гаруу, эсвэл чиний эмтэрсэн зүрхүү. Гэхэд эсүү зүрхэн тушаага бодов. Хүүхдүүд нь таал аавын уурыг хүргээ бизгэсэн үгс. Тэр бол түүний хамгийн гүн шарах. Тэр 20 жилийн бүх өвдөлт дарамжлалыг тэрхүү ганцхан цэгт зүрхэндх саримдоо төвлөрүүлв. Түүний уур хилэн алга болж оронд нь мэс шиг хүйтэн гүн ангал мэт нам гүм харгас нэгэн зориг үлдэв. Одоо гэж төлгөж түүнээс холдон танхимын нөгөө болон зогсох хэрлэнгийн хажууд очлоо. Тэр хүчийг гарга. Гэхдээ хашгирч биш. Зүгээр л чиглүүл. Эсүү нүдэ нээв. Түүний нүд улаан биш, харин өчигдрийг шиг хүйтэн хар ус мэд гүн болсон байв. Тэр төлөгч рүү хараад гараач далаасангүй, бас хашгирсангүй. Зүгээр л тэрхүү төвлөрүүлсэн өвдөлтөө цэв хүйтэн зарилгоо урагшин түлхэв. Тэр яаж хийснээ өөрөө ч мэдэрсэнгүй. Дүнг. Ямар ч гэрэл, ямар ч чимээ гарсангүй. Гэхдээ эсүүгээс төлгөж хэрлэн хоёрлуу чиглэсэн үл үзэгдэх хүнд давалгаа цахилж очсон нь биет зүйл биш, харин сэтгэл зүйн цохилт ажээ.
Хэрлэнгийн саривтай нүүр хувирч тэрээр өөрийн ирэхгүй нэг алхам ухарч өвдгөө нуглав. Төлгөж хөдөлсөнгүй. Гэхдээ түүний нүд томрон амьсгаагаа түгжив. Тэр хоёр яг тэр агшинд эсвэгийн 20 жилийн зовлон түүний хүүхдүүдийнхээ өмнө зодуулсан тэр мөчийг, түүний цөхрлийг нэгэн зэрэг мэдэрчээ. Энэ агшинд танхим доторх хар ханнууд чичирхийлж таазнаас тоосвно. Тэгээд намгүм. Эсв хүн дээр амьсгаадаж байв. Тэр бүх хүчээ шавхсан мэд сулдаж шалан дээр суулаа. Хэрлэн амьсгаагаа арай ядан аваад төлгөч рүү гайхсан харцаар харав. Төлгөч хэсэг зогссны эцэст алгуурхан алга ташиж гайхалтай гэж хэлэв. Чи анхны хичээлээ давлаа. Чи өвдөлтөө хэрхэн зэвсэг болгохыг олж харлаа. Би юу хийчих вэ? гэж эсв шивнэв. Чи цуурайг ашиглалаа. Чи өөрийнхөө доторх хамгийн гүн шархыг гаргаж бусдад мэдрүүллээ. Бөгөөдийн эсрэг энэ бол хамгийн аюултай зэвсэг. Чи тэднийг айдас уур хилэнгээр нь хоололдог гэж бодсон уу? Тийм ээ. Гэхдээ тэд цэвэр төвлөрсөн хүйтэн завлангоос үхтлээ айдаг гэж хэлсэн төлөөгч дөхөж ирээд гараа сунган босоход нь туслав. Чиний сургаалд дөнгөж эхэлж байна. Чи зэвсгээ атгаж сурлаа. Одоо чи түүгээрээ хэрхэн зөв байг онхоо сурах болно. Гээд эсвэг танхимаас дагуулan гаргаж өөрийнхөө анхны өрөөнд тэрхүү хотын 3 хэмжээс загвар дээр аваачв. Чиний сургаалт үргэлжлэнэ. Гэхдээ чи юуны төлөө тэмцэж байгаагаа хизээч мартаж болохгүй. Химэн дэлгэц рүү дохив. Дэлгэц дээр эсвэгийн гэр харагдаж байлаа. Энэ бол шууд дамжуулалт ажээ. Галтгооны өрөөнд түүний 2 хүүхэд сууж байлаа. Гэр нь нэмэх замбраагүй. Ил хур байсангүй. Магадгүй тэр алтаа дээр очсон эсвэл хаа нэгтээ архитаж яваа биз. Ээж хайчсан бол гэж охин нь асуув. Хүн нүрээ боруулан мэдхгүй тэр галзуурчихсан. Аавыг тэр л хараасан байх. Тэр шулам би түүнийг үзээ ядаж байна. Гэхийг сонсоод эсүү дэлгэц рүү ширтэн зогссоор түүний эдгэрсэн зүрх дахин нэг удаа хүчтэй хатгуулав. Тэр ил хураас өшөөг авах гэж энд ирсэн. Гэтэл одоо тэр жинхэнэ дайсан нь зөвхөн ил хур эсвэл бугуут биш гэдгийг ойлгов. Түүний жинхэнэ дайн бол өөрийнхөө хүүхдүүдийн сүнсийг буцааж авах явдал байлаа. Тэд аль хэдийн аавынхаа харанхуйд идэгдэж эхэлжээ. Тэднийг гэж шивнэхэд тийм ээ гэж төлгөж хэлээд ил хур бол зөвхөн өөр, харин чиний хүүхдүүд тэд бол дараагийнх нь. Хэрв чи яарахгүй бол гэхэд эсөө зангидсан гараа атгав. Түүний нүдэнд дахин нулимс цээлгэнсэн ч унахсангүй. Дараагийн хичээл гэж хүйтнээр хэлэхэд эхэл гэх төлөгчийн дуу цойраатлаа. Түүний хоолой өөр их мэт боловч ямар ч сэтгэл хөдлөлгүй дэрс луга хөндөй цойроо сонсогдох үед өөрийнхөө гэр галтгооны өрөөнд болж буй үйл явдлыг харуулсан дэлгэц рүү нүд салгалгүй ширтвэ. Цагаан сүг нь хөхөж өссөн өрн түүнийг шулам галзуурсан гэж дуудаж үзэн ядаж байгааг нь харах нь ил хурийн хаг шидсэн хагархаа аягны хилтерхий зүсүүлснээс ч хугарсан хаврихныхаа өвдөлтөөс ч илүү гүн илүү харгас өвдөлт. Урдах хэсэгт мэдэрсэн цойраа химээх хүч нь энэ өвдөлтийг зэвсэг болгож болохыг түүнд харуулсан ч яг одоо тэр зэвсэг нь өөрийнх нь зүрхийг маш ихээр өвдүүлэн зүсгэж байв. Төлгөөч хажууд нь чимээгүйхэн зогсож түүний дотор болж буй шуургыг ажиглах мэт байж байснаа. Тэднийг аврах юм уу? Гэлээ. Эсүү дэлгэцээс нүд салгалгүй. Тэгээд тэднийг аврахгүй мó гэж сөргүүлэн асуухад чи юунаас аврах гэж байгаа? Ааваас айх айцаасаа юу? Эсвэл өөрсдийнх нь сонголтоос уу? Тэр хар утаанаас гэж эсүү түүн рүү эргэн хашгираад чимээгөө болсноо цөхөрлөн барагдсан аятай. Тэр богоодаас та өөрөө л хэлсэн. Ил хур бол үүр, миний хүүхдүүд дараагийнх нь гэсэн. Химээх үед тийм ээ хэлсэн гэж төлгөж тайвнаар хариулаад гэхдээ богийг зэвсгээр алдаггүй юм. Чи очоод ил хурыг аллаа гэж бодъё. Юу өөрчлөгдөх юм? Тэр үүргүй болсон богоод шинэ хоол хайд. Тэд аль хэдийн чиний хүүхдүүдийг амтлаад эхэлчихсэн. Тэдний сүнсэнд тэр харанхуй үрээ цацчихсан. Чиний хүүгийн үг бол тэр үрийн анхны соёолж буй хэлбэр.
Эсүүгийн бие чичирхийлэх нь хүйтнээс эсвэл айцсаас биш, харин арчаагүй байдлаасаа болсон чичрэлт ажээ. Тэр өшөө авалтын тухай л бодож байснаас аварна гэдэг нь ямар хэцүү болохыг бодаагүй юмсанж. Тэгвэл би яах ёстой бэ? Надад тэр зэвсгийг минь өгөл дөө. Тэр толийг би очиж тэднийг юу гинэ? Цуураг ашиглах уу? Өчигдөр чиний хэрлэн бит хоёр руу хийсэр шиг үү? Чи тэр хүчээрээ хүүхдүүд рүүгээ дайрах уу? Тэдэнд 20 жилийн зовлонгоо мэдрүүлж сүнсийг нь үнс болгох уу? Ингэсэн төлөгчийн үгс түүнийг алгадаад авах шиг болов. Тэр өөрийнхөө уур хилэндээ ямар аюултай зүйл хүсэж байснаа гинт ухаарчээ. Түүний хүч бол алхахад зориулагдсан байж, харин аврахад зориулагдаагүй мэд. Би гэж тэр ээрэхэд чиний дараагийн хичээл бол хяналт гэж төлгөж дэлгэц рүү дахив. Мөн мэдээлэл. Чи дайснаа яаж дийлэхээ мэдхийн тулд эхлээд дайснаа ойлгох ёстой. Чиний нөхөр Илхур. Чи түүнийг 20 жил мэднэ гэж бодож гин үү? Үгүй ээ. Чи зөвхөн түүний гадна хараадныг л харсан. Гэтэл түүний доторх тэр бог яг юу юм бэ? Яагаад тэр чамайг биш харин Алтайг сонгосон юм? Яагаад тэр богууд түүнийг үүрээ болгосон юм? Гэж төлөөгч удирдлагын самбар дээрх товчийг дарахад дэлгэц дээрх дүрс солигдов. Эсүү амьсгаагаа төгжлээ. Энэ бол Алтайгийн Пентхаус байв. Гэхдээ өчигдөр эсүүгийн очсон шиг тансаг цэвэрхэн биш, шалан дээр хагархай шил архины лан хөглөөрч үнтэй тавилга нь хэмхэрчээ. Өрөөний голд Алтай торгон халааттайгаа шалан дээр сууж нүрээ гараараа даран уйлж байв. Түүний нэг хацар нь улайж хавджээ. Харин түүний өмнө Илхур байхагаад чи муу янхан гэж Илхур хашгирч байлаа. Түүний царай уурандаа татуулзаж бэртэлтэй гар нь өвдөж байгаагч үл тоон эрүүл гараараа архины шилийг атгажээ. Тэр муу зулбсах энд ирсэн тийм үү? Та хоёр нийлж намайг алах гэж оролцсон. Тэр хараал, тэр зодуур энэ бүгдийг чи зохион байгуулсан уу? Үгүй, би тийм юм хийгээгүй гэж Алтай хашгирав. Түүний хүчирхэг бардам төрөх оргүй арилж, оронд нь зүгээр л нэг айсан эмэгтэй үлджээ. Түүний хүчирхэг бардам төрөх оргүй арилж, оронд нь зүгээр л нэг айсан эмэгтэй үлджээ. Тэр чинь чиний эхнэр, тэр солиорчсон байсан. Тэр намайг сүрдүүлсэн штэ. Чи худлаа ярьж байна гэд түүнийг үстэн босгож ирэв. Яг тэр мөчөд эсүүнүүдээ онилгов. Төлөгчийн сургаал өчигдрийн цойрын ачаар түүний нүдэд дахин нээгдэв. Тэр харж байлаа. Илхурын биеийг ороосон тэрхүү хар утаа. Гэхдээ энэ удаад тэр утаа зүгээр нэг ороогоогүй байв. Тэр бог улам томорч яг л хар бамбай мэд түүнийг бүрхэж Илхурын уур хилэнгээр хооллон улам өтгөрч байлаа. Харин Алтайгийн эргэн тойронд ямар ч хамгаалалт алга. Зөвхөн айдас. Тэр айдас нь яг л утаа мэт Алтайгаас гарч Илхурын бог руу татагдан түүнийг улам хүчирхэг болгож байгааг хараад тэр түүнийг хооллоод байна гэж эсүү шивнэв. Алтай айдас тэр чөтгөрийг тижээж байна. Яг зөв гэж төлөөгч хэлв. Чиний 20 жилийн айдас түүнийг тижээсэн. Одоо Алтай ээлж. Гэхдээ Алтай бол чи биш. Тэр сул дорой биш. Тэр хариу байрна. Хардаа хэмээлээ. Дэлгэцээр Илхур гараад алааж Алтайг алгадах гэж байтал Алтай гинтхэн түүнийг өшөглөв. Тэрээр нам далав хашдаг хүчирхэг эмэгтэй. Тэр зүгээр нэг зодуулаад суухгүй. Чи надад хүрэх юм бол би чамайг алан шүү Илхураа гэж Алтай архирангаа хагархаа шилний хилтэрхийг шүүрэн авав. Чи тэгж зүрхлэхгүй муу янхан минь гэснээс тэдний хооронд жинхэнэ тулаан эхлэв. Энэ бол эсүг их шиг нэг талын хүчирхийлэл биш, харин хоёр араатны хоорондох тэмцэл байлаа. Тэд бие биеэ үзэн ядаж бас айж байв. Өрөөгөөр нэг эд зүйлс хэмхэрч хараал үргэлжлэнэ. Эсүү энэ бүхнийг харж зогсохдоо зүрх нь хүйтдав. Энэ бол түүний өшөө авалт байх ёстой байсан. Гэтэл одоо энэ нь зүгээр л нэг бохир, жигшмээр, эмгэнэлт жүжиг болон хуурчээ. Түүний дайснууд өөрсдөө бие биеэ устгаж байгааг харж байхдаа гинт нэг зүйлийг анзаарав. Тэр хоёрыг зодолдох тусам тэрхүү хар утаа, тэр бог улам томорч, улам баярлаж байх шиг. Энэ бол түүний хувьд найр байлаа.
Тэр ил хураарч алдаагаарч хооллож байв. Тэр хинийхэн ч талд ороогүй. Зүгээр л тэдний зовлонгоор тэжээгдэж байв. Тэр Бог тэднийг хоёуланг нь удирдах байна гэж Есүс хэлв. Энэ бол ил хур алтаа хоёрын хэрүүл биш. Энэ бол тэр Богийн ажил. Төлгөж толгой дохов. Одоо л чи ойлгож эхэлж байна. Чиний жинхэнэ дайсан бол ил хур биш. Ил хур бол зүгээр л хүүхэлдээ. Жинхэнэ дайсан бол тэр хүүхэлдээ хөдөлгөж буй утас. Чиний дараагийн хичээл бол тэр утсыг хэрхэн таслахыг сурах явдал юм. Яаж? Нэг бол утсыг нь таслана, эсвэл хүүхэлдэйг нь булааж авна гэж төлгөж хэлээд хэрлэнг дуудав. Түүнийг бэлтгэлийн танхим руу буцаа. Нүдний дасгалыг эхлүүл. Гэхэд хэрлэн орж ирээд Есүс рүү дохив. Есүс дэлгэц рүү сүүлчийн удаа харлаа. Алтаа ил хур хоёр шалан дээр бие биесээ холдон амьсгаадан хэвтэж байв. Тэдний дунд зөвхөн Есүсд л харагдах тэрхүү хар утаан бог яг л хансан араатан мэд сэтгэл хангалуун бөөгнөрөн байлаа. Есүс хэрлэнг даган гарав. Тэр одоо дайснаа харсан. Энэ бол хүн биш. Харин хүний зовлонгоор хоололдог аимшигт хүч. Хамгийн гол нь тэр хүч одоо түүний хүүхдүүд рүү анхаарлаа хандуулж эхэлж байгааг тэр мэдэж байв. Нүдний дасгал гэж юу юм бэ гэж Есүс хонглоор алхаж байхдаа хэрлэнгээс асуув. Хэрлэнгийн сарвтай нүүр ямар ч хувиралгүй байв. Чи тэр бөгөөдийг харсан. Гэхдээ чи зөвхөн толны тусламжтай эсвэл уур хилэнгийнхээ нөлөөгөөр л харсан. Энэ бол найдвартай биш. Чи хүссэн үедээ нүдээ нээж, хүссэн үедээ хааж сурах ёстой. Чи тэднийг харахгүйгээр тэдэнтэй тэмцэж чадахгүй. Би тэгэхээр яаж? Чи тэднийг анх яаж харсан бэ? Хамгаалалт ажиллаагүй гэж бодож цөхрөнгөө барсан тэр үед чиний айдас өвдөлт дээд зэгтээ хүрсэн. Тэр үед чиний нүд нээгдсэн. Одоо чи тэр мэдрэмжийг хяналттайгаар дахин мэдрэх хэрэгтэй болно. Тэд өнөөх цуурай танхим руу буцан орлоо. Гэхдээ энэ удаад танхим харанхуй биш, харин бүдэг гэрэлтэй байв. Энэ бол бодит биш ээ гэж хэрлэн хэлээд Есүс голд нь зогсов. Энэ бол симуляц. Бид чамайг өнгөрсөн үе рүү чинь буцаана. Гэхдээ энэ удаад чи зүгээр нэг дурсамжаа үзэхгүй. Чи түүнийг удирдах болно. Есүс нүдэ анав. Танхимын хан дахин өөрчлөгдөж түүний гэр болон хувирав. Ил хур түүний өмнө зогсож байв. Гараа далайсан тэр мөч. Есүсийн бие өөрийн ирэхгүй ахшиж нүдээ тас анав. Нүдээ нэ гэж хэрлэнгийн дуу хадав. Битгий зүхт тэр цохилтыг хүлээж ав. Гэхдээ бүү өвд зүгээр л хар. Есүс нүдээ нээлээ. Ил хурын алга нүүрлүүн ойртож байлаа. Гэхдээ энэ удаад тэр ил хурын нүрийг биш, харин түүний гарыг ороосон тэрхүү хар утааг ажиглав. Тэр Богийн нүдийг. Тэр хар утаан дотроос хоёр улаан цэг түүнийг ширтэн тохуурхан инээж байхыг тэр олж харлаа. Би харж байна гэж тэр шивнэв. Сайн байна гэж хэрлэнгийн дуу сонсогдов. Одоо түүнийг устгах. Яаж? Чиний зэвсэг бол өвдөлт. Гэхдээ энэ удаад өөрийнхөө өвдөлтийг биш, түүний өвдөлтийг ашигла. Тэр чамайг алгадах гэж байна. Тэр цохилтыг түүнд буцаагаад мэдрүүл. Есүс гараа далаасангүй. Тэр зүгээр л тэрхүү хар утаандах улаанууд руу ихцлэн харж дотроо бүхнийг буцаа гэж шивнэв. Алга түүний нүрийг онохын оронд агаарт таг гацаж, ил хурын дүрс гинтхэн өвдсөндөө татвалзаж, өөрийнхөө гарыг барин хашгирч эхлэв. Гайхалтай гэж хэрлэн хэлв. Чи толны үндсэн зарчмыг ойлголоо. Хамгаалалт бол зүгээр нэг бамбай биш. Хамгаалалт бол хариу цохилт. Есүс нүдэ нээхэд тэр цуурай танхимд эргэн ирсэн байв. Тэр хөлсөндөө норсонж ядарсан шинжгүй ажээ. Би билэн гэж тэр дахин хэлэхэд, гэхдээ энэ удаад түүний дуу хоолой итгэлээр дүүрэн байсан ч үгүй гэж хэрлэн няцаагаад чи бэлэн биш. Чи дөнгөжл зэвсэг барьж сурч байна. Дайн хаалга тогшож байхад энэ бол юу ч биш гэд хаалга руу заав. Төлгөч үүдэнд зогсох агаад царай нь урд өмнө хизээж харж байгаагүйгээр барааж ил хур гэж хэлээд Хизкиэн зор чимээгүй байснаа. Тэр алтайгийн гэрээс явчихлаа. Тэр хаашаа явсан бэ? Гэрлүүгээ гэж төлгөч товч хариулаад мөнөөх яриагаа тасалдаг зуршлаар дахиад Хизкиэн зур чимээгүй болоод эцэст нь
Хүүхдүүд рүү чинь гэж хариулах нь үнэхээр аимшигтай сонсогджээ. Гэртээ хүүхдүүд дээр чинь гэсэн төлөгчийн хэлсэн энэ үг Иесугийн цорой танхимд олж авсан бүх хүйтэн хяналт төвлөрсөн өвдөлтийг нэгэн агшинд үгүй хийв. Түүний эдгэрсэн хавирга, сорвжсан гар ямар ч хэрэггүй мэт санагдаж 20 жилийн турш түүнийг ноёлон байсан тэрхүү анхдагч зэрлэг айдас дотроос нь дахин сэрлээ. Их хүний айдас. Үгүй гэж тэр хашгирав. Тэр эзэн сургууль гэдгийг мартсан зүгээр л нэг ээж болсон байв. Намайг явуулчих л да. Та нар намайг явуулах ёстой. Тэр тэднийг алан шүү дээ. Иесус өөрийг нь энд авчирсан тэрхүү технологийн хонгол руу эргэн гүйх гэсэн боловч хэрлэн яг л чулуун хөшөө мэд түүний урд хөндлсөн зогсож замыг нь хаав. Замаас зайлал да гэж Иесус түүний цээж рүү цохив. Гэвч түүний цохилт яг л хөвөн зөөлөн зөөл мэд хэрлэнгийн бие шингээд ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Одоо тайвшир гэж төлөөгч хүйтнэр хэлээд дэлгэц рүү заав. Дэлгэц дээр ил хур харагдсангүй. Зөвхөн түүний гэр мөн айдас давтан бибисээ налж суух хоёр хүүхэд нь л байлаа. Чи яг одоо ийм байдалтай очлоо гэж бодъё. Тэгээд юу хийх юм? Иесус түүнийг цочсон харцаар ширтгэхэд юу хийхийг надад хэл гэж төлөөгч түүн рүү алхамаар ойртон хоолоогоо өндөрсгөж тэдний нүдэн дээр аавыг нь алах уу? Өчигдөр надад ашигласан цойраагаараа түүний сүнсийг үнс болгох юм уу? Тэгвэл чиний хүүхдүүд чамайг юу гэж дуудах вэ? Аврагч уу? Эсвэл тэдний аль хэдийн хилж заншсан шулам гэдэгтээ бүрэн итгэх үү? Гэх төлөгчийн үг бүр Иесугийн зүрх рүү хутах мэт шигдэн орж түүнийг хөдөлгөөнгүй болгов. Тэр үннийг хэлж байлаа. Хэрв тэр одоо очиж ил хурыг ямар нэгэн юр бусын хүчээр ялбал тэр хүүхдүүдийнхээ хувьд ээж нь биш, харин тэдний аавыг нь алсан мангас болон хувирах байв. Тийм учраас тэднийг аврах биш, харин үүрд алдах юм. Тэгвэл би яах ёстой юм бэ? Гэж тэр цөхрөнгөө барсан амьсгаа давхцсан дуугаар шивнэхэд тэр тэнд байна. Тэр бог, тэр тэднийг гэд дахиад л хэсэг зур чимээгүй болсноо. Ил хур одоо яг хаана байгааг хардаа чи гэж төлгөөч дэлгэц дээрх хотын 3 хэмжээст газрын зураг руу заав. Энэ улаан цэг бол тэр Алтайгийн гэрээс гарсан. Гэхдээ тэр гэртээ очиагүй байгааг сайн хар. Улаан цэг хотын төв рүү биш, харин зах руу нэгэн танил газар руу хөдөлж байв. Энэ чинь манай аавын байр байна гэж Иесус шивнэв. Тэнд одоо хүн байхгүй. Тэр яах гэж гэхэд тэр ухаантай гэж төлгөж хүйтнэр хэлээд сурсан заншлаараа хэсэг зур чимээгүй болоод тэр бог ухаантай, тэр Алтайтай зодтолдсон, шархтсан, бас ядарсан. Түүнд амрах, хүчээ нөхөх газар хэрэгтэй. Гэхдээ тэр Алтайгаас болж айдас давтсан. Алтайг өөрийг нь дахин дайрнаа гэж айж байна. Тиймээс тэр гэртээ хүүхдүүд дээрээ очиагүй. Хэрв Алтай дахин дайрвал хүүхдүүд нь түүний сул тал болно. Харин тэр хэнийг ч бодохгүй аюулгүй газар буюу чиний аавын эзгүй байранд очсон. Тэнд тэр шархаа нөхөж дараагийн алхмаа бодох болно. Гэхдээ Иесус гүнзгий амьсгаа авав. Тэгэхээр хүүхдүүд нь аюулгүй. Ядаж одоохондоо түүний биеийн чангарал суларч хөлн чичирч тэрээр хэрлэнгийн дэмжлэг байгаагүй бол яг шалан дээр унах шахлаа. Чиний аз таарлаа гэж төлөгч хэлв. Дайсан чинь алдаа хийлээ. Тэр чамд цаг өглөө. Юуны цаг? Бэлтгэл хийх цаг гэж төлөгч хэлээд Иесус рүү ямар нэгэн зүйл шидэв. Иесус сарвсгийн барьж аваад харвал түүний анхны зэвсэг ажээ. Улаан уцаар ороож хар арьсаар бүрсэн тэрхүү жижиг дулаахан сахиус. Түүний хогийн сав руу шидсэн тойл. Иесус түүнийг алган дээрээ тавиад ширтэв. Түүнийг анх хатгаж байсан үеийн тэрхүү хачин ид шидийн мэдрэмж байсангүй. Харин оронд нь энэ зүйл яг л түүний биеийн нэг хэсэг алга болсон эргэтэн нь буцаж ирсэн мэт санагдав. Тэр үүнийг атгахад өчигдөр цорой танхимд мэдэрсэн тэрхүү хүйтэн төвлөрсөн хүч тэрхүү бодлоор дамжин улам хүчрхэгжих шиг болов. Энэ бол зүгээр нэг хэрэгсэл гэж төлөгч хэлв. Жинхэнэ тойл бол чи өөрөө
Чи өчигдөр хэрлэнгийн хувилбар дээр хариу цохилтыг хэрхэн буцаахыг харсан. Гэхдээ тэр бол зүгээр л нэг хэлбэр. Одоо чи түүний жинхэнэ хүчийг сурах болно. Толны хичээл. 2 дугаар шат. Хувиргалт. Хувиргалта. Дайсан чам руу юу шиднэ, чи түүнийг нь буцааж өгдөг. Энэ бол анхан шат. Гэтэл жинхэнэ тойл зөвхөн буцаадаггүй. Жинхэнэ тойл түүнийг хувиргадгийн. Тэр чам руу айдас шидвэл чи түүнийг нь уур хилэн болгож буцаа. Тэр чам руу үзэн ядалж шидвэл чи түүнийг нь өрөвдөлт болгож буцаа. Тэр чам руу өвдөлт шидвэл чи түүнийг хүйтэн мөс болгож буцаа. Бугийг алах цорын ганц арга бол түүний хоолыг нь хор болгон хувиргах явдал. Төлгөч хэрлэн рүү дохив. Түүнийг дасгалын танхим руу аваач. Толны дасгалжуулагчийг бэлд. Дасгалжуулагчаа гэж Иесус гайхав. Хэрлэнгийн нүүрэнд анх удаа ямар нэгэн мэдрэмж, магадгүй тохуурхал ч юм уу үл мэдэг инээмсэглэл тодров. Чи өчигдөр миний цуурайг амссан. Гэхдээ чи толны мэрэгжилтэнтэй хараахан уулзаагүй байна. Хэрлэн Иесусыг дагуулan өөр нэг хонгил руу оров. Энэ хонгил нь цагаан биш, харин бүхэлдээ гөлгөр хар гантгаар хийгдсэн яг л асар том толон дотор алхаж буймит байлаа. Тэдний алхаа бүр хэдэн мянган удаа давтагдан цуурайтна. Тэднийг нэгэн асар том тойрог хэлбэртэй бүхэлдээ толиор бүрсэн танхимд орж ирэхэд Иесус зог тосов. Танхимын голд нэгэн хүн зогсож байв. Гэхдээ тэр хүн биш, яг л сүүдэр мэт. Тэрээр төлөвч шиг захирангүй, хэрлэн шиг хүйтэн, оюу шиг эртний харагдсангүй. Тэр зүгээр л хөдөлгөөнгүй байв. Тэрээр туранхай, өндөр, хар хувцастай, нүрээ хар даван багаар далдалсан нэгэн ажээ. Түүнийг эрэгтэй эмэгтэйг нь хэлэхэд бэрх. Түүнээс ямар ч эрч хүч, ямар ч мэдрэмж цацарсангүй. Энэ бол бүдэг гэж хэрлэн тавч танилцуулав. Тэр бол бидний толны мастер. Тэр ярьдаггүй. Тэр зөвхөн буцаадаг. Иесус шинхэн зэвсгээ атхан бүдэг гэгч рүү дөхөв. Би яах ёстой юм бэ? Хэрлэн хаалганы дэргэд зогсоод түүнийг цох, эсвэл тэр чамайг цохино. Гэхдээ тэр Иесус үгэж дуусгаж амжсангүй. Бүдэг хөдлөв. Тэр яг л салхимд хурдан ажээ. Иесус нүдэн анивчих зуур тэрээр Иесусгийн өмнө гарч ирээд түүний цээж рүү алгаад тэгшлэн түлхөв. Энэ бол ил хурих шиг харгас зохилт биш. Хэрлэнгийнх шиг хүнд атгалтч биш байв. Энэ зүгээр л нэг түлхэлт. Гэвч Иесус яг л ачааны машинд мөргүүлсэн мэд толон хан руу шидэгдэв. Түүний амьсгал тасалдав. Энэ яаж? Тэр босгож тэмцэлдэж байтал бүдэг дахин түүн дээр ирэв. Энэ удаад тэрээр Иесусгийн толгоор өшгөлөхөөр хөлөө өргөв. Иесус айсандаа өчигдөр сурсан зүйлээ ашиглав. Тэр толио атхан түүний цохилтыг буцаахаар бэлдэв. Гэвч юу ч болсонгүй. Бүдгийн хөл түүнийг онсонгүй. Харин тэр хөл Иесусгийн хажуу талын толон ханыг цохив. Хан хаагарсангүй. Харин Иесусгийн дотор ямар нэгэн зүйл хаагарах шиг болов. Тэр өвдсөндөө биш, харин айсандаа хашгирав. Тэр толон хан руу харахад хан дээр өөрийнх нь биш, харин ил хурын тохуурхсан царай гарч ирээд алга болов. Юу болоод байна гэж тэр амьсгаадан асуув. Тэр чиний доторх зүйлийг л буцааж байна гэж хэрлэнгийн дуу танхимд цуурайтав. Тэр чамайг цохоогүй, чиний айдсыг чам руу буцаалаа. Чи ил хураас айж байна. Тиймээс тэр чамд ил хурыг харууллаа. Бүдэг дахин ойртов. Би айхгүй байна гэж Иесус хашгираад цуурай хүчээ ашиглахаар шийдэв. Тэр 20 жилийн өвдөлтөө төвлөрүүлж тэрхүү үл мэдэгдэх дайсан руу түлхөв. Үр дүн. Түүний сэтгцийн давлгаа бүдэгт хүрэхэд юу ч болсонгүй. Яг л чулууг хөвн рүү шидсэн мэд түүний бүх хүч бүдгийн биед шингээд алга болов. Бүдэг толгоогоо үл ялэг хазаалгаж Иесусгийн цуурайг буцаалаа. Гэхдээ энэ нь Иесусгийн 20 жилийн өвдөлт биш агаад юу ч биш байв. Иесусгийн дотор асар том хүйтэн хоосон орон зай үүсэж айдас, уур хилэн, өвдөлт бүгд алга болов. Зөвхөн юу чгүй утгагүй хүйтэн хоосрол. Тэр өвдөг дээрээ сүхрэн унах нь өвдөлтөөс хавьгүй дор зүйл, бүхнийг алдах мэдрэмж, утга учраа алдах тэр хоромд тэр миний өвдөлтийг аваад хоосон болгоод буцаалаа гэж Иесус шивнэхэд тэр хувиргасан гэж хэрлэн хариулав.
Тэр чиний зэвсгийг авч чам руу эргүүлэн ашиглалаа. Чиний өвдөлт бол чиний хүч. Хэрв тэр хүчээ алдвал чи юу ч биш. Энэ бол толны 2 дугаар хичээл. Хизээч дайсандаа зэвсгээ бүүг. Бүдэг дахин эсвэгийн өмнө ирж зогсоод гараа сонгов. Энэ нь цохих гэсэн үйлдэл биш, харин туслах гэсэн дохио ажээ. Эсвэ түүний гараас атахгүйгээр өөрөө шүдээ 100 бослоо. Тэр хоосон мэдрэмжтэйгээ тэмцэж зүрхэндх тэр гүн сарваа дахин тэмтрэв. Хүүхдүүдийн шулам гэх дуу сонсогдоход өвдөлт нь буцаж ирэв. Галаа буцаагаад ав, дахиад оролдъё гэж эсвэ хэлэхэд бүдэг толгойд огчээ. Энэ удаад тэр хоёр жинхнээсээ тулалдаж эхлэв. Энэ бол цохилт өшөглөлтийн тулаан биш, сүнсний тулаан болон өрнөлөө. Бүдэг эсвэ рүү айдас шиднэ. Эсвэ түүнийг нь толио ашиглан барьж аваад уур хилэн болгон буцаахыг оролдоно. Бүдэг тэр уур хилэнгэн барьж аваад гомдол болгон хуургаж буцаана. Эсвэ тэр гомдлыг нь авч цойроо хүчээрээ хатуу зориг болгон төвлөрүүлнэ гэх мэтээр тэд хідэн цаг эсвэл хэдхэн минут болсныг бүүн мэд. Эсвэ толин шалан дээр амьсгаадан хэвтэж байв. Бүдэг анхны байрандаа яг л сүүдэр мэд хөдөлгөөнгүй зогсно. Эсвэ ядарсан ч тэр сурсан байлаа. Чи одоо л ойлгож байна. Гэх хэрлэнгийн дуу хадаад хэсэг цойратаж байснаа намдсны хойно. Чиний хүч бол гал. Тойл бол тэр галыг төвлөрүүлдэг шил. Харин чиний зорилго бол тэр галаар дайснаа шатаах биш. Харин түүнийг гэрэл болон хуургах. Гэхэд эсвэ босож зогсоод би ил хууртаа уулзахад билээ. Гэх үед чи түүнтэй уулзахгүй гэж төлөгчийн дуу хаалганы цаанаас сонсогдоод танхимд орж ирээд нөгөө л зангаараа хэсэгхэн зуур орчныг анзаарч чимээгүй болсны эцэст тэр өөрөө чамтай уулзахаар оромжоосоо гараад ирж байгаач сургуульд ирж чамайг хүчээ нэмсэн гэдгийг мэдэхгүй. Алтайтай нийлсэн айсан сул дорой хуучин эсвэ гэж бодсоор л байгаа. Химэн төлөгч түүнд нэгэн жижиг чихэвч өгөв. Энэ бол чиний оюу хэрлэн бид гуравтай холбогдох холбоо. Бид чиний нүдээр харж чихээр чинь сонсох болно. Гэхдээ бид тулалдаж чадахгүй. Энэ бол чиний дайн гэлээ. Тэр миний хүүхдүүдээр очих болов гэж эсвэгийн хоолой чичирхийлэхэд үгүй гэж төлгөж хэлээд тэр бугийн гол зорилго бол чи. Тэр өөрийнхөө хамгийн бат бөх үүрийг 20 жил тижээсэн хоолоо алдахыг хүсэхгүй. Тэр чамайг буцааж авахыг эсвэл устгахыг хүсэж байна. Тэр чамайг хайж эхэлсэн. Гээд төлгөч дэлгэц рүү заав. Ил хурын улаанцыг аавынх нь байрнаас гарч хотын гудамжаар хөдөлж эхэллээ. Яг л ангууч нохой мөрөө дагаж буй мэд. Тэр яаж намайг чиний үнэрээр гэж төлгөч хэлэв. Чиний сүнсний үнээр чи цойрыг ашигласан. Чи толийг ашигласан. Чи одоо харанхуйд гэрэлтэж буй гал мэд. Тэр чамайг олох болно. Химээхэд эсвэ толио атгаад би түүнийг хүлээхгүйгээр угтаж авах болно гэж эрслэн хэлэв. Би түүнийг хүлээхгүйгээр угтана гэх эсвэгийн дуу цойроо танхимын толин ханандайж өөрийнх нь мянган дүрс рүү буцан ирэх шиг. Энэ бол 20 жилийн турш айдас давтсан хохирогчийн дуу биш, харин сургалтаа дөнгөж эхлүүлсэн ч дайснаа сонгосон зэвсгийн дуу байлаа. Эсвэгийн шинэхэн олдсон зоргийг мөн тэрхүү зоргийн цаана нуугдах эмзэг байдлыг нь нэвт харж буй төлөгчийн царай хуурсангүй, харин чиний зоргийг хүндэтгэж байна гэж хэлэв. Гэхдээ энэ бол тоглоом биш. Чиний дайсан бол зүгээр нэг ууртай нөхөр чинь биш. Тэр бол буг. Хэдэн зуун жилийн турш хүний айдас зовлонгоор хооллож ирсэн анхдагч хүч. Тэр чамайг сургуульд ирж хүчээ нэмсэн гэдгийг мэдэхгүй. Тэр чамайг алтайтай нийлсэн айсан сул дорой хуучин эсвэ гэж бодсоор байгаа. Энэ бол бидний цорын ганц давуу тал. Түүнийг бүү ал гээд хэрлэн рүү дохив. Хэрлэн ханны нэг хэсэгт ойртоход нууц хаалга нээгдэж дотроос нь хар бие дэвтэйхэн ямар ч тэмдэг чимэглэлгүй хувцас зөөлөн ултай гутал гаргаж ирээд үүнийг өмс гэж тушаав.
Чиний хуучин хувцас чиний өнгөрсөн амьдрал шиг үнэртэж байна. Буг тэр үнэрийг хэдэн бээрийн цаанаас ч танина. Гэхэд эсвэл юу ч дуурсангүй хувцсыг авч хурдан сольж өмсөв. Шинэ хувцас биед нь яг таарч хөнгөн атлаа бат бөх материал нь түүнд яг л хоёр дахь арьс мэт санагдах үед толинд өөрийгөө харав. Нүүрнийх нь хөхнээс арилж шарах сорим нь эдгэрчээ. Гэхдээ түүний харц хийгээд нүд 20 жилийн өмнөх гинэн охиных шиг ч биш, өчигдрийн цөхөрсөн хохирогчийн нүд ч биш байв. Тэнд зөвхөн хүйтэн хүндий гүн зорилгол тодорчээ. Чихвчээ зөв гэж төлгөөч сануулхад эсвэл үл мэдэгдэх жижиг төхөөрөмжийг чихэндээ хийвэл дотроос нь зөөлөн шууган сонсогдож бид чиний нүдээр харж чихэр чинь сонсох болно гэж төлөгчийн дуу чихвчээр дамжин тархинд нь шууд хүрв. Гэхдээ бид тулалдаж чадахгүй. Энэ бол чиний дайн. Гэхэд тэр хаана вэ? Хэмээн эсвэл гайхсан байртай асуув. Тэр мөрөө дагаж байна. Чиний сүнсний үнрийг мэдэрч чамайг өөрийнх нь хамгийн үнэтэй өөр, хамгийн амттай хоол гэж үздэг учраас чамайг буцааж авахыг эсвэл устгахыг хүсэж хайж эхэлсэн. Гээд төлөгч түүнийг газрын доорх зогсоол руу буцаан дагуулж явав. Хэрлэн чамайг хотын төвд хүргэнэ. Тэндээсээ чи өөрөө явах бөгөөд бид түүнийг чиний гэр хүүхдүүдээс чинь хол байлгах ёстой. Тулааны талбайг чи өөрөө сонго. Гэхэд эсвэл хар машинд суугаад эргэж харахад төлөгч харанхуй зогсоолд зогссоор л байлаа. Тэрээр мэрэг төлөгч биш, харин дайныг удирдах буй жанжин мэт харагдана. Машин хөдөлж газрын гэрлэн доороос гарч шөнийн хотын гудамж руу нийлв. Эсвэл цонхоор ширтгэд хотын гэрэл хүмүүсийн инээд амьдрал хэвийн үргэлжилж байв. Тэдний хинэн ч энэ бүх гэрэлтүүлгийн доор өөр нэг ертөнцөд хүний сүнсээр хоололдог аимшигт бөгөөд оршиж тэдэнтэй тэмцдэг сургууль байдгийг мэдэхгүй. Чи хаашаа явахаа шийдсэн үү? Гэж хэрлэн анх удаа түүнээс асуунгаа жолоо барьж байсан ч толиндоо харахад эсвэл хэсэг бодлогшорч би хаана ил хуртаа уулзах ёстой вэ? Тэр хаана хамгийн хүчтэй байх вэ? Тийм, гүүр юм байна гэж бодоод дунд голын гүүр, хуучин төмөр гүүр гэлээ. Хэрлэн түүн рүү гайхсан харцаар талент харсан ч юу ч хэлсэнгүй. Тэр гүүр бол эсвэгийн хувьд онцгой утгатайг тэр мэдэхгүй. Учир нь энэ газар эсвэгийн анх удаа амиа хорлох тухай бодож усан дээрх тусгалаа ширтэн зогссон газар нь байв. Тэр үед тэрээр үхлийг сонгох гэж байсан. Гэвч одоо тэрээр амьдралыг сонгож тэмцэхээр тийшээ очиж байлаа. Машин гүүрний ойролцоо харанхуй гудамжны буланд зогсов. Эндээс цаашаа чи ганцаараа явна гэж хэрлэн хэлв. Чихвчээ бүү салга, бүдгийн хичээлийг сана, толио ашигла. Гэхдээ хамгийн гол нь цуурайгаа бүү ашигла. Уур хилэн бол түүний хоол. Гэхэд эсвэл машинаас буулаа. Хаалга ард нь зөөлөн хаагдаж машин харанхуйд уусан алга болов. Тэр ганцаараа үлджээ. Шөнийн хүйтэн агаар биеийг жиндүүлж гол дотор нь хүйт даасан мэт мэдрэмжийг авах үед гүүрний төмөр хийж сарны гэрэлд бүдэг гэлалзаж доогуур нь голын хар ус чимээгүйхэн урсна. Энд хүн алга. Энэ бол төгс талбар ажээ. Тэр чамайг мэдэрсэн гэж төлөгчийн дуу чихвчээр нь дамжин сонсогдов. Тэр хойд зүгээс ирж байна. Бэлэн бай. Гэхээр нь гүүрний голд очиж зогсоод нүдэ ансан ч толио атгсангүй. Төлгөч түүнийг өөрийгөө тол бол гэж хэлсэн билээ. Тиймээс өөрийнхөө доторх хүчийг мэдэрхийг хичээв. 20 жилийн өвдөлт байгаа хэдийч одоо энэ нь гүн шарах биш, харин бамбай болсон ажгуу. Хүүхдүүдийнх нь түүнийг үзэн ядсан харцаж гэсэн түүний зэвсэг болсон байв. Тун жодолгүй хүнд алхах чимээг сонсож доголсон сүдэг гих дуулдав. Гэхдээ шархацсан араатан шиг занал хорсолтой хурдан явах нь айдас хөргөм учир нүдээ нээлээ. Гүүрний нөгөө цахад харанхуй сүүдэр дундаас ил хур гарч ирэхийг харуул алтаатай зодтолцсноос болж хувцс нь урагдаж нүүрэнд нь шинэхэн шарах сорив нэмэгдэжээ. Гэвч түүний нүд хүнийх биш байв. Учир нь улаанаар гэрэлтэж дотроос нь өтгөн харавта яг л буцалж буй давирхаа мэт савсаж байгааг харваас буг бүрэн хяналтыг гартаа авсан нь илт. Эсвэл гэж тэр архирахад эл хурын дуу мөн байсан ч доороос нь өөр нэгэн гүн хор хөнөөлтөө дуу хоолой давхар сонсогдож чи юу хийж вэ? Чи миний тоглоомыг эвдчихлээ.
Энэ чиний тоглоом биш гэж Есүс тайвнаар хариулахад дуу хоолой нь өөрийнх нь биш мэт сонсогдсонд тэр өөрөө гайхсан ч үргэлжлүүлээд энэ миний амьдрал байсан хэмээлээ. Чиний амьдрал гэж илхуур буюу буг инээх нь яг л хагарсан шилмэд чихэн чиртэйгээр чи хизээч амьдралтай байгаагүй. Чи зүгээр л нэг сав байсан. Миний хоол, миний үүр. Гэтэл чи надаас зугтсан шүү дээ. Тэр малтаатай нийлж намайг алахыг завдсан. Химэн тавлаа. Би алтаатай нийлээгүй химээхэд хутлаа битгийэр гэж тэр хашгираад эсвэрүү дайрсан ч хитгэн алхмын өмнө зог тосов. Учир нь түүнийг ажиглаж үнэртэж байх шиг төрх байдал харуулж чи өөрчлөгдөж, чиний үнэр өөр болсон байна. Тэд чамд юу хийсэн бэ? Тэр лөөрчин төлөвч чамд юу хийсэн? Тэр миний нүдийг нээсэн гэж Есүс хэлээд хар арьсан толио гартаа атгав. Энэ зэвсэг гэж бог бачимдан хашгираад тэр тол энэ байж боломгүй юм. Чи түүнийг хаяхыг би харсан. Та нар харсан гэж Есүс засаад яриагаа тайвнаар үргэлжлүүлж тэгээд та нар намайг сул дараа гэж батсан гэхэд илхуур дахин архирч бие хураалаа. Энэ удаа тэр эргэлдсэнгүй шууд л Есүс рүү яг араатан мэт дайрав. Энэ бол өнөөх танил цохилт болох үхлийн цохилт. Урд нь мянган удаа амсаж айдаст автдаг байсан тэр цохилт. Гэвч Есүс одоо сургуулийн сурагч учраас бүдгийн хичээлийг санаад зугтсангүй, айсангүй, ууралсангүй, зүгээр л толио өргөж өөрийгөө тал болгов. Ил хурын гар буухын өмнө ард нь буй жинхэнэ хүчийг харуул бугийн цэвэр үзэн ядалт илэрхүйд энэ чиний зэвсэг үү гэж төлөгчийн дуу чихвчээр нь сонсогдож тэгвэл түүнийг хувирга гэхийг сонсоод нүдэ ханав. Тэрээр үхлийн үзэн ядалтыг толиороо барьж аваад түүнийг хувиргахдаа яг юу болохоо мэдсэнгүй. Тэр зүгээр л өөрийнхөө доторх хамгийн хүчтэй зүйлийг хүүхдүүдэд харсан тэрхүү өвдөлтийг ашиглав. Гэхдээ энэ нь цөөрэ шиг харанхуй биш, харин гэрэл. Тэрхүү үзэн ядалтыг авч түүнийг цэвэр хүйтэн хурц гэрэл болгон хувиргахад тасрах чимээ сонсогдож цохилт эсүүг онсонгүй. Харин илхуур яг л цахилгаан цохилсан мэд гинт зог тусаж хоёр гараараа нүдэ даран аимшигтайгаар гэрэл энэ юу вэ? Энэ халуун байна. Шатааж байна гэж архирч эхлэхэд хар утаа түүний биеэс яг л буцалж буй мэд усны уур мэд савсаж тэрхүү гэрлээс зугтахыг оролдоно. Илхуур өөрөө гүүрний шалан дээр өвдөглөн унаж биеийн татуулзаж юу болоод байна гэж Есүс рүү амсгаадан асуув. Чи түүнийг хувиргачлаа гэж төлөгчийн гайхсан бас бахархсан дуу чихвчээр нь сонсогдов. Чи түүний харанхуйг авч гэрэл болгочихлаа. Бөгөөд гэрэлд дургүй. Гэхдээ завлангоос бүтсэн гэрлээс тэд үхтлээ айдаг. Энэ бол шин зүйл гэхэн сонсогдлоо. Үүний дараа Есүсийг дийлэхгүй гэдгээ бог ойлгов. Ядаж одоохондоо тэр Есүс рүү сүүлчийн удаа үзэн ядсан харцаар харж чи үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Моцор усаг би тэднийг чинь авах болно. Би чиний хүүхдүүдийг аавна гэсээр ил хурын биеийг хүчээр босгож яг л шархадсан араатан мэд доглон гүүрний харанхуй руу эргэн зогтов. Тэр Есүсгээс зогтоход Есүс гүүрэн дээр ганцаар үлдэв. Түүний хөл чичирч тэрээр гүүрний хүйтэн төмрөөс төшөв. Тэр ялсан. Энэ бол түүний анхны ялалт. Гэхдээ л тэр ялалтын амтыг мэдэрсэнгүй. Би тэднийг чинь аавна, би чиний хүүхдүүдийг аавна гэх эдгээр бугийн сүүлчийн үгс түүний чихэнд дахин цуйраадаж түүний ялалтыг аимшигт аюулын дохой болгон хувиргаж тэр худлаа яриагүй гэж Есүс чихвч рүүгээ шивнэх үед үгүй гэж төлгөж хариулаад хэсэг зуур чимээгүй байснаа. Тэр худлаа яриагүй. Чи түүнийг айлгсан. Одоо тэр чамаас биш, харин чиний хамгийн эмзэг зүйлээс чинь эхлэх болно. Химээхэд дэлгэц дээрх Есүсгийн гэрийн дүрс дахин тодорч хаалганы цоож эргэх чимээ гарав. Гэхдээ энэ нь илхуур биш ажээ. Хүүхдүүдээ
Аав нь байна. Энэ бол ил хурын дуу мөн байсан ч яг л хэвийн мэд сонсогдоно. Өнөөх архирсан араатанлаг өнгөн алга болж оронд нь ядарсан гимшсэн мэт хүний дуу гарч байх нь аймаар. Тэр юу хийх гээд байна гэж Иесус айдас давтан асуухад шин тоглоом гэж төлгөч хариулаад эргэж харснаа. Тэр чамайг зэвсгээр дийлэхгүйгээ мэдлээ. Одоо тэр чиний зүрхээр чинь оролдох гэж байна. Химэн бодлогшронгуй хариулжээ. Тэр чиний зүрхээр чинь оролдох шин тоглоом эхлүүлэх гэж байна гэх төлөгчийн энэ үгс Иесугийн чихэнд бус зүрхэнд нь шууд тусаж сургуулийн газар доорх удирдлагын өрөөнд дэлгэцийн өмнө хөшсөн мэт болж зогсжээ. Хэдхийн хормын өмнө гүүрэн дээр мэдэрсэн ялалтын амт одоо аманд нь гашилсан сүмэд гашуун болж хувирч дэлгэцээр түүний гэр галтгоо харагдах нь хорж онтой. Гэхдээ сүүлд орхиж гарсан тэрхүү айдас хүчирхийллийн талбар биш, харин ямар нэгэн аимшигтай гажуудсан жүжгийн тайз болсон байв. Илхуур хаалгаар орж ирээд "Хүүхдүүдээ, аав нь байна" гэхэн Иесугийн гүүрэн дээр сонссон тэрхүү араатны архиран биш, харин анхудаа түүнийг зодохын өмнөх 20 жилийн тэртээх тэрэл ядарсан ажилдаа дарагдсан хүний дуу хоолой гарч дотроос нь ямар нэгэн зайлм их сэтгэл сэртхийлгэн үнэр нэвт хаанхийн. Хүүхдүүд нь өрөөнөөсөө болгоомжтой наргагүй гарч ирэхэд нүдэнд нь айдас бас найдвар гэлэлцэж байх шиг. "Ааваа" гэж хүүн гүйх гиснээ зог тосож алтайтай зодтолцсон шарх сарвийг хавцсан үрийг нь гайхан хараад "Та зүгээр үү" гэхэд илхуур хүн дээр санаа алдаж галтгооны сандал дээр яг л бүх хүчээ барсан хүн шиг лакитэл сууж нүрээ хоёр гараараа дараад "Зүгээрээ хүү минь, аав нь зүгээр, би зүгээр л маш их ядарч байна" гэж сулхаан хэлв. Энэ бол жүжиглэлт гэдгийг Иесус ясмахандаа тултал мэдэрсэн агаад бугийн хамгийн аимшигтай дүр хүчирхийлэгч биш, харин хохирогч илхуур байв. "Ээж хаана гэж охин нь аяархан асуухад илхуур толгоогоо аажуухан сэгсэрч "Мэдэхгүй охин минь, явчихсан. Уурлаад л яваад өгсөн" гэхэд тэндээс хүүн "Тэр таныг хараасан, тэр таныг задуулсан штэ, тэр муу шулам, бид танд хэлсэн шүү дээ" гэлээ. Гисэн ч сайн хүн болох гэж жүжиг тавьсан илхуур "Үгүй дээ хүү минь, битгий тэгж хэл" хэмээн өөрлөгөө татаж тэврээд "Ээжигээ битгий буруутгах. Энэ бүхэн миний буруу. Би аавын үүргээ сайн биелүүлж чадаагүй. Би ээжид чинь муухай хаашаалсан. Тэгэхэд л тэр намайг зовоохын тулд өөр хүмүүстээр очсон. Би бусдад задуулсан ч байсан, энэ бол миний л буруу шүү дээ" гэлээ. Иесус үүнийг хараад тисэлгүй дэлгэц рүү гараа сунгаж "Худлаа, энэ худлаа, битгий ингэлтэй" гэсэн ч хүүхдүүд нь түүнийг сонссонгүй. Тэд зөвхөн гимшсэн ядарсан аавыгаа л харж байв. Аав нь буруугаа хүлээж байна. Аав нь тэдний талд орж байна. Харин ээж наавыг нь харааж орхиод явсан. "Аава, битгий санаа зов" гэж хүүн уйлахдаа "Бид танд хайртай штэ. Та биднийг орхихгүй үстэ. Ээж шиг хизээч үгүй" гэж илхуур шивнээд хоёр хүүхдээ тэврэв. Тэр тэднийг тэврэхдээ нүдээ нээж яг л дэлгэцийн цаана байгаа Иесус рүү харж буй мэд хүйтнээр инээмсэглэжээ. Тоглоом эхэллээ. "Би очих ёстой" гэж Иесус эргэн төлгөч рүү харахад хоолойн чичирч байлаа. "Би очиж тэдэнд үннийг хэлэх ёстой." "Үнэ?" гэж төлгөч тайвнаар асуугаад "Ямар үнэн?" "Хүүхдүүдээ, аав чин дотроо хар утаатай чөтгөртэй. Харин ээж нь газрын гүндэх нууц сургуульд иж хидэд суралцаж түүний гэрлээр согсон гэж үү? Тэд чамайг шууд л сэтгцэн имлэгт хүргэнэ. Тэгээд л буг яллаа. Чи хүүхдүүдээ үүр далтна." Тэгвэл би яах ёстой юм бэ?" гэж Иесус цөхрөнгөө барсан хоолоогоор хашгираад "Би энд суугаад тэдний минь тархийг угааж намайг үзэн ядахыг хараад суух ёстой юм уу?" "Тийм ээ" гэж төлгөч эрсгэн хэлээд хэсэг зуур чимээгүй болсны дараа ядаж одоохондоо чиний гүүрэн дээрх ялалт түүнийг айлгсан. Тэр чамтай биеэрээ тулалдаж чадахгүйгээ мэдлээ. Тиймээс тэр чиний хамгийн хүчтэй зэвсэг болох хүүхдүүдээ гих хайр игч навч чиний эсрэг бамбаа болгон ашиглаж байна. Хэрв чи одоо очвол аавыгаа хамгаалж буй хүүхдүүдтэй тулах болно. Тэгээд чи тэднийг гимтээж л таарна. Гэхийг сонсоод Иесус шалан дээр сөхрөн суув.
Түүний бүх хүч, түүний тойл, түүний цойроо энэ бүхэн ямар ч хэрэггүй болж түүний тулалдаж чадах дайн биш нь илт болсон тул тэр ялчглаа. Намайг эхлээд л аль хэдийн дийлчихсэн байсан юм байна штэ. Гэх үед үгүй гих төлөгчийн дуу дээрээс нь сонсогдож тэр зөвхөн тулааны талбайг л сольсон. Бид ч гэсэн солих болно. Одоо бос эсв хичээл үргэлжлэнэ. Гэхэд цөхөрсөн бүсгүй. Ямар хичээл би хүүхдүүдэд алдаж байхад ямар хичээл байх юм? Чиний дараагийн хичээл гэж төлөгч түүнийг сугдан босгов. Зевсгээ ашиглах биш, харин зевсгээ нуух, сүүдэрт орох гэлээ. Төлөгч түүнийг дагуулan цойроо танхим руу буцлаа. Танхим харанхуй хүйтэн байхаажээ. Чиний гүүрэн дээр ашигласан тэр гэрэл бол агуу хүч. Гэхдээ тэр гэрэл чинь яг одоо чамайг илчилж байна. Буг чамайг хаана байгааг мэдрэхгүй байж болохч чиний сүнсний үнэрийг тэр таньсан. Чи одоо харанхуй дассан бамбар шиг учраас чамаас айж хамгийн эмзэг цэгрүү чинь дайрч байна. Хэрв чи хүүхдүүдэд аврахыг хүсвэл эхлээд бамбраа унтраах ёстой. Намайг сул дараа бол гэж үү? Би дахиж тэхгүй. Сул дараа бишээ гэж төлгөж засав. Харин үл үзэгдэгч бол чиний хүч чинь чиний дотор байгаа. Түүний гадагш нь үнэртүүлэхэ боль. Хэрлэн бүдэг хоёр ороод ир. Гэхэд саривтай ир болон сүүдэр мэд дасгалжуулагч танхимд орж ирэв. Чиний даалгавар гэж төлөгч эсвэрүү зааж маш энгийн. Хэрлэн бол ангууч. Тэр буг шиг сүнсний үнэрийг мэдэрдэг. Бүдэг бол чиний багш. Чи энэ танхимд хэрлэнгээс 10 минут нуугдаж чадвал чи дараагийн шатанд бэлэн болно. 10 минут уу? Энэ том танхимд уу? Гэж эсүү үл итгэн асуухад оролдоод үзэлдээ гэж хэрлэн хүйтнэр инэмсэглэв. Нүдэ айн би 10 хүртэл тоолно. Эсүү гүнзгий амьсгаа авч танхимын хамгийн том харанхуй болон руу гуйлээ. Тэр нүдэ анж амьсгаагаа төгжөв. 9 10 би чамайг оллоо гэх хэрлэнгийн дуу яг түүний ардаас гарав. Эсүү чочин эргэв. Хэрлэн түүнээс хэдхэн алхмын цаан зогсож байв. Чиний айдас яг л ил гар шиг үнэртэж байна. Чиний зүрхний цохилт чинь бөмбөр шиг. Тэгвэл дахиад гэж эсүү шүдээ зов. Тэр дахин оролдов. Энэ удаад тэр толио ашиглан өөрийнхөө эрч хүчийг дотогш нь хураахыг хичээв. 10 олчглоо. Хэрлэн түүнийг дахин олов. Чиний төвлөрөл чинь яг л чангаар хашгирч байгаа юм шиг сонсогдож байна. Чи нуугдах гэж хичээх тусмаа улам тод олж байна. Би тэгээд яаж? Эсүү цөхрөв. Намайг хар гэж төлгөж шивнэв. Эсүү түүн рүү харав. Төлгөж танхимын голд зогсож байв. Гинт тэр алга болов. Үгүй, тэр алга болоогүй. Тэр яг тэндэ байсан. Гэхдээ эсүүгийн нүд түүнийг мартах шиг болов. Тэр зүгээр л ямар ч ач холбогдолгүй болжээ. Яг л ханны нэг хэсэг эсвэл шалан дээрх тоос шиг. Тэр яаж гэж гайхан асуухад тэр нуугдаагүй байна гэж хэрлэн тайлбарлав. Тэр уусаж байна. Буг юугаар хоололдог вүлээ? Хүчтэй сэтгэл хөдлөл, айдас, уур хилэн, зовлон, үзэн ядалт. Гэтэл тэр юуг тоодоггүй вэ? Юу түүний хоол биш вэ? Гэж эсүү бодлоо. Уйтахар гониггүй бөөрч дор гэж хэрлэн хэлв. Хэвийн байдал, ахуйн амьдрал, уйтахартай байдал. Энэ бол түүний хувьд хор биш. Зүгээр л амтгүй хоол учир үүнийг тоохгүй. Чиний даалгавар бол хүчээ нуух биш. Харин хүчээ уйтахартай зүйлээр бүрэх. Гэхдээ л эсүү гинт ойлгож та намайг юу ч болоогүй юм шигээр хуучин шигэ хохирогч бол гэж үү? Үгүй. Гэхэд төлөөгч дахин харагдаж эхлэв. Би чамайг хохирогчийн дүрд тоглол гэж байна. Энэ бол чиний дараагийн тулаан, жүжиглэлд хамгийн хэцүү тулаан. Чи өөрийнхөө бүх хүчийг, энэ их галыг, энэ их өшөө авалтыг авч түүнийг 20 жилийн турш өмссөн тэрхүү аймхай сул дорой арчаагүй эмэгтэй багийн ард нуух ёстой. Тэр надад итгэхгүй штэ гэж эсүү эргэлцэн ч дотроо би өөрчлөгдсөн. Тэр гүүрэн дээр намайг харсан. Хэмээн сулхаан өгүүлэхүүд тэр бог чиний хүчийг харсан. Харин ил хур тэр зүгээр л гэрэл харж айсан.
Тэр юу болсныг ойлгоочгүй. Түүний хувьд бол чи зүгээр л ямар нэгэн лойвэрчин бөөдөр очоод азан таарсан зулбсаг хിവэрэ. Тэр чамайг айлгахад л буцаад хуучин хэвэндээ орно гэдэгт чинь итгэлтэй байгаа. Энэ үгэнд Есүгийн уур хүрлээ. Гэхдээ тэр уураа гаргасангүй. Тэр үүнийг дотроо нууж, оронд нь тэр уураа хүйтэн мэс болгон хуургав. Тэр нүдээ айнав. Тэр өөрийгөө цойрой танхимд биш, харин галтгооныхоо шалан дээр задуулсныхаа дараа хэвтэж байна гэж төсөөлөв. Тэр өвдөлтийг, тэр айдас, тэр цөхрлийг дахин мэдрэв. Гэхдээ энэ удаад тэр живсэнгүй. Тэдгээр мэдрэмжүүдийг яг л хувцас мэт өмсөв. Тэр нүдээ нээв. Хэрлээ. Дахиад хэрлэн нүдээ айнав. 7 8 9 10. Тэр нүдээ нээж танхим дотор алхав. Тэр эсвүүгийн хажуугаар өнгөрөв. Зог туслаа. Хаана вэ? Эсвүү түүнээс 3 алхмын цаана зогсож байлаа. Гэхдээ түүнээс ямар ч үнэр үнэрчсэнгүй. Ямар ч хүч, ямар ч айдас, зөвхөн юу ч биш. Чи яаж би айха болсон гэж эсвүү хэлэхэд хэрлэн цочин эргэж харав. Би зүгээр л айсан дүрсгэж байна. Надад 20 жилийн туршлага байна. Төлөвч алга ташив. Зөөлөн гихтээ бат. Чи бэлэн болжээ. Жинхэнэ дайнд бэлэн боллоо. Төлөвлөгөө юу вэ гэж эсүү асуув. Төлөвлөгөө бол чи гэж төлөөж хариулв. Чи гэртээ харна. Би юу гэж эсүү цочролд оров. Тийм ээ. Гэхдээ зэвсэг эсүү биш. Харин хуучин эсүү. Айсан, задуулсан, гэрээ сансан, хүүхдүүдэд гуйсан эсүү. Чи очиж ил хураас уучлал гуйх болно. Би чадахгүй гэж ухархад чи чаднаа гэж төлөгч ширүүн хэлв. Чи түүнд очиж богд итгүүлнэ. Чи түүнийг сургуулийг олсон гэж сүрдүүлсэн алтаагаас болж айсандаа зугтсан гэж хэлээд дахиж хизээч уруухгүй гэж хэлнэ. Хяналтанд нь буцан орж дүрсгэж хамгаалалтыг нь буулгаснаар дотор нь бүрэн орно. Эн чин жинхэнэ амиа хорлолч үү дээ гэж хэрлэн эсэргүүцэж тэр буг түүнийг шууд л мэднэ. Мэдхгүй гэж эсүү хэлэхдээ өөрийнхөө хоолойг сонсоод гайхав. Тэр намайг мэдхгүй. Яагаад гэвэл буг хитрхи бардам. Тэр намайг ийм зүйл хийж чадна гэж хизээч төсөөлөхгүй. Тэр намайг үргэлж зулбсах гэж хардаг. Энэ бол түүний хамгийн том алдаа. Эсүү энэ удаа шийдэмгийн аргагүй төлөвч рүү эргэж би очиж түүнийг дотроос нь устгана. Гэхдээ тэхийн тулд би эхлээд хүүхдүүдэд тэндээс гаргах ёстой. Энэ бол хамгийн хэцүү хэсэг нь гэж төлөвч хэлээд сурсан зангаараа хэсэг зур чимээгүй болсны эцэст тэд чамд итгэхгүй. Тэд аавыгаа хамгаална гэсэн ч би тэднийг гаргах болно гэж эсүү шийдэмгий хэлв. Би яаж гэдгээ мэдэхгүй ч тэднийг гаргах л болно. Хэрлэн намайг гэрээ минь ойролцоо хүргээд өгчих. Надад өмсөх хуучин хувцас хэрэгтэй. Би ийм дайчин шиг очиж болохгүй. Хэрлэн толгойд огсноор эсүүгийн анх эрэхтэй өмссөн байсан алтаагийн дарсны толботой цустай бохир хувцсыг авчирч өгөхөд шин бат бүх хувцаа тайлж хуучин доромжлогдсон амьдралынхаа өмсгөлийг дахин өмсөөд толио тэр дотор хувцсныхаа дотор зүрхэн тушаагаа нууж чихвчээ үсэндээ далдлав. Одоо толинд харахад дахиад л хохирогч болсон байгаагаад энэ удаа зөвхөн гаднаа тийм боловч дотор нь мөсөн гал дүрлцэж байлаа. Тэр чамайг яаж ийгээд алахыг оролдоно гэж төлөвч сүүлийн удаа сануулхад үгүй гэж эсүү хаалга руу алхахдаа тэр намайг алахгүй. Яагаад гэвэл буг хоолоо алдаггүй. Өөрөөл хадгалахыг хүсдэг учраас намайг дахин хяналтандаа оруулж, дахин айлгаж, дахин тижээлээ болгохыг хүснэ. Тэдэнд миний айж байгааг харах чухал болохоос бусд нь сонирн биш гэсээр газар доорх зогсоол руу алхаснаар дайны талбар руу гэртээ харж буйн тэр ажээ. Энэ удаад зэвсгээр биш харин жүжиглэлтээр тулалдах гэж байгаад бол хамгийн аюултай бодит тулаан байх болно гэдгийг мэдрэх шиг зүн совин татжаах вэ. Хэрлэнгийн машин гэрээс нь хэдхэн гудамжны цаана харанхуй буланд үлдэв. Тэрээр машинаас буухад сургуулийн ариутгсан аюулгүй агаар ард нь хаагдаж, оронд нь хотын бохир хүйтэн агаар нүрийг нь элбэг шиг.
Ганцаардсан танил мэдрэмжийг авсан эсүү хэдэн хормын турш зүгээр л зогсож огт хөдөлсөнгүй. Хэдхийн алхмын цаана түүний 20 жилийн турш тамалсан дайсан аврах ёстой 2 өрн хүлээж байлаа. Тэрээр зүрхэн тушаагаа нуусан толийг атгахад биеийн нэг хэсэг мэд дулаахан байсан ч түүний хийх ёстой зүйлийн дэргэд энэ нь хангалтгүй мэд санагдана. Би чадах болов гэж бараг сонсогдохгүй шахам шивнэх үед чи чаднаа гэж төлөгчийн дуу чихвчээр нь дамжин тархинд нь шууд хүрв. Чиний сурсан хамгийн хэцүү хичээл бол цойраач биш, тольч биш, тэвчээр. Буг бардам учраас чамайг хуучин хэвдээ орсон гэдэгт итгэхийг хүсэж байгаа. Түүнд хүслийг нь өг. Гэхэд эсүү гүнзгий амьсгаа авч алхаж эхлэв. Тэрээр өнөөх алтайгийн асгасан дарсны толб ил хурын цохилтоос үүдсэн хатсан цусны мөрг их хуучин урагдаж бохирдсон хувцастайгаа. Тэр гудамжны нэгэн дэлгүүрийн харанхуй цонхонд туссан дүрс рүүгээ харахад дайчин эсүүж байсангүй. Сургуулийн сурагчч байсангүй. Зүгээр л нэг задуулсан, цөхөрсөн, нүдэн айж галгүй болсон нуруунд бүгтээсэн эмэгтэй зогсож байх үед өөрөө ч өөрийнхөө жүжиглэлтэд итгэж эхлэв. Энэ бол жүжиглэлт мөн гэж үү? Эсвэл тэр зүгээр л урдын адил гэрлүүгээ ээлжит задуурлууга алхаж би хохирогч хിവэрээ юу гэж бодогдохоор битгий бод гэж хэрлэнгийн ширэм дууж хөвчээр нь анх удаа зөвлөв. Зүгээр л хий. Чиний бие чинь юу хийхээ мэднэ. Энэ чиний 20 жилийн сайжир шүү дээ. Тийм ээ. Түүний бие мэднэ. Тэр байрныхаа үүдэнд ирэв. Хамгийн аимшигтай нь ил хуур хүлээж байсан мэт үүдний кодтой хаалга нь онгорхой байх нь урилга эсвэл зангуу гэмээр. Эсвэл дотогш ороод алхах бүрд шатны гიშгүүр бүр зүрхийг нь амаар нь гаргах шахаж байв. Танил өнөр, хуучирсан хог, тамхи, бас айдас. Өөрийнх нь айдас энэ хананд шингэсэн мэт санагдахаар нь таван давхарт гарч өөрийнхөө хаалганы өмнө ирэхэд үл ялэг онгорхой, дотор нь гэрэл ялтайж чимээ гарч байв. Хүүхдүүдийнх нь энийх дуултахад энийхээ гэж бодоод эсүүгийн зүрх мэс шиг болж шулам гэж ихийгээ дуудсан тэр 2 хүүхдийн инээд биш, харин баяр жаргалтай инээд байлаа. Хаалгыг аажуухан түлхэн үүдний өрөөнд ороход элхур түүнийг зодож цусыг нь асгаруулсан шалан цэвэрхэн өнөө хагархаа аягны хилтэрхийж алга. Тэр галдхоор ухаарвал хизээний танил зураг. Яг л сургуулийн дэлгэцэн дээр харсан шиг. Элхур галтгооны ширээний ард суугаад хувцаас олж нүүрнийхээ шархыг цэвэрлэх ажээ. Өмнө нь халуун хоол тавиастай. Харин тэрээр инээмсэглэж байв. Хүү охин хоёр нь 2 талд суугаад яг л олон жил юу ч болоогүй юм шиг баяр хөөртэйгээр хоолоо идэж байлаа. Тэгээд аава та тэр алтайгчтай дахиж уулзахгүй гэсэн тийм үү гэж охин нь асуухад толгойд охиж ихэд итгэлтэйгээр хизээч үгүй охин минь гэж элхур хэлв. Түүний дуу яг л өмнөх хэсэгт сонссон шигэ зөөлөн гимшсэн өнгө аястай. Аав нь том алдаа хийсэн. Би тэр эмэгтэйд хууртагдсан. Гэхдээ одоо аав нь та хоёртойгоо л байна. Бид гурав сайхан амьдрнаа үрс минь гэлээ. Ээжээ гэж гэрч дүүрэн сангинуулахад бүх чимээ тасарч элхур аажуухан эргэж харав. Түүний нүд нэг л сонио. Энэ бүгдэд эсүү дотроо бэлдэв. Тэр бугийн улаан гэрлийг хар утааг харахад бэлэн байсан боловч харамсалтай нь тэнд юу ч алга. Тэнд зүгээр л ядарсан бас гайхсан хүний нүд байв. Буг өөрийгөө төгс нуужээ. Эсүү чи минь ирчихлээ гэж тэр сандлаасаа арай ядан босов. Мэдээж энэ бол түүний жүжиг бас шалгалт. Энэ агшинд эсүү сургуульд сурсан бүхнээ мартлаа. Тэр хэрлэн бүдэг төлөгчийг мартав. Тэр зүгээр л 20 жилийн турш хийж ирсэн зүйлээ хийв. Барьсан сүнхээ шалан дээр алдаж нүд нь айдас нулимсаар дүүрэн 2 гараа урдаа барин сөхрөн унлаа. Элхура гой намайг уучлаач дээ хэмээн хоолон зангирч жинхэнэ нулимс хацрыг даган урсав. Энэ нулимс айцсих биш. Харин өөрийнхөө энэ доромжллыг төвчж байгаад хүүхдүүдийнхээ өмнө дахин ингэж сөхөрч байгаадаа гомдсон гомдлын нулимс. Гэхдээ бугийн хувьд бол айдас. Ээжээ гэж охин нь хашгирахад битгий ойрт гэж хүүн хаалганы өмнө сөхөрсөн ээж рүүгээ занал хийлэн хашгирав. Та аавыг дахиад харах гэж ирээ юу хэмээн хоолоогоо хягтнуулахад үгүй хүү минь
Би тийм юм огт хийдэггүй шүү дээ гэж Иесус шалан дээр мөлхөх шахам урагшлав. Би маш том алдаа хийсэн. Би тэр алтаа дээр очсон. Яагаад гэвэл түүнд атаархсандаа л очсон хэрэг. Тэгэхэд тэр намайг ямар нэгэн муу хүмүүстэй уулзуулж намайг айлгсан. Тэд аавыг чинь тэгээд л би айгаа зогтсон. Надад хамаагүй. Гой илхураа. Намайг уучлаач дээ. Би дахиж хизээч тэхгүй. Би зүгээр л гэртээ хүүхдүүд дээр ирмээр байна. Гэсэн нь төгс гүйцэтгэл болж урдах хэсэгт бодож олсон тэрхүү төвхийг сануулжээ. Энэ нь илхурын алтайг үзэн ядах үзлийг дэвэргэж эсвэг зүгээр л нэг тэнэг хууртагдсан хохирогч болгож харагдуулж байв. Илхур түүний дээр ирж зогсов. Эсвэг шалан дээр хургаж толгоогоо дарав. Ээлжит өшөглөлтийг хүлээж байлаа. Энэ бол түүний дүрийн нэг хэсэг. Гэвч илхур бос гэж хүйтнэр хэлэхэд эсвэг чичирсээр арай ядан өндөв. Чиний нүд гэж илхур нүүрлүүн ширтэж яагаад хөхрөөгүй? Чиний шарах чинь яагаад ийм хурдан идэгчгсэн? Гэхэд эсвэгийн зүрх зогсож шахав. Энэ бол түүний тооцоолоогүй асуулт байв. Харын тоос хитрхи сайн үйлчилсэн ажээ. Би химэн төгдчихэд тэр чамайг эдгэсэн үү? Тэр бөө гэж илхурын хоолой дахин ширүүсгэд нөгөөх бугийн архиран эргэн ирж эхлэв. Үгүй гэж эсвэ хурдан хариулав. Би нэг эмнэлэгт очсон юм аа. Тийм ээ, хувийн эмнэлэг. Би айсандаа тэднээс тусламж гуйсан. Тэд надад тариа хийсэн. Маш өмтэй тариа. Би бүх мөнгөө өгсөн химээлээ. Илхур түүний нүд рүү ширтэв. Тэр үнэн худлыг нь шалгасан ажээ. Эсвэ дотроо бүдгийн хичээлийг санав. Битгий хичээ. Зүгээр л бай. Тэр өөрийнхөө доторх бүх хүчийг авч түүнийг айдас болгон хуургав. Жинхэнэ айдас. Тэр энэ мөчөд үнэхээр айж байлаа. Хэрв тэр одоо баригдвал бүх зүйл дуусна. Тэрхүү жинхэнэ айдас нь бугийг тайвшруулав. Энэ бол түүний танил хоол. Чиний амтаа гэж илхур нүүрлүү нулимж хүчтэй түлхөв. Чиний тэр мөнгө чинь хаанаас гарсан? Би ихчийнхээс зээлсэн юм аа. Чиний ихч чинь үхээ эзтэй гэж тавлангуй хариулж гайхширсан хариултаар асуухт нь үгүй өөр ихчээс химээлээ. Илхур түүнийг дахин нэг түлхэхэд эсвэ галтгооны ширээг мөргөн унлаа. Аава битгийлдэ гэж охин нь хашгирахад зулбсгууд минь чимээгүй гэж илхур хүүхдүүд рүүгээ хашгирав. Хоёр зулбсаг их том болжээ. Хизээ юм байла. Өрөөнд орцгоо. Ээж бид хоёрт чи ярих юм байна. Химэн бачимдахад хүүхдүүд айсандаа гүйн орсноор хаалга хаагдав. Эсвэ илхур хоёр хоёулах наултгэд илхур хаалга руу очиж төгжээг нь 2 удаа мошгов. Тэрхүү танил аимшигт тас хийх чимээ гарч эсвэ рүү эргэн хараад сайн байна эсвэ гэж хэлв. Гэхдээ энэ удаад түүний хоолой зөөлөн биш харин тохуурхсан хурц байв. Чиний жүжиглэлт үнэхээр сайн байлаа гэхэд эсвэгийн зүрх зогсох төхөж юу химэн арайхийн үгээ онож хэлэхэд чи намайг тэнэг гэж бодоо юу гэсээр түүн рүү ойртов. Нүд нь улайж хар утаа түүний арьсан доороос нэвт гэрэлтэж эхлэв. Чи алтаар руу очсон. Тэгээд дараа нь чи алга болчихсон. Тэгээд одоо чи эдгэрч гисэн айсан дүрсгээд орж ирж байна. Чи хэнийг хуурах гээд байгаа юм бэ, навш минь? Химэн хашгираад эсвэгийн үснээс зуурч өндөөлгөв. Тэр төлгөч чамайг бэлдсэн үү? Тэр чамайг над руу илгээсэн үү? Тагнуул хийх гэж үү? Үгүй, би үнэнээ хэлж байна. Тэгээд тэр гүүрэн дээр юу хийсэн? гэж буг архирав. Тэр гэрэл юу хийсэн? Химэн шавдуулав. Баригдчихлаа бүх төлөвлөгөө нурлаа гэж бодсон эсвэ толио атгав. Тулаан эхлэхэд бэлэн болсон ч буг цогсонгүй. Оронд нь инээмсэглэх нь аимшигтай агаад ялсан инээмсэглэл тодорч би чамайг мэднэ эсвэ. Чиний хүч чинь юу ч байсан надад хамаагүй. Яагаад гэвэл би чиний юунаас айдгийг мэднэ. Гээд халааснасаа гар утсаа гаргаж эсвэгийн нүүрэн дээр тулгахад дэлгэцээр дүрс бичлэг явж байлаа. Хүүхдүүдийн өрөө байгаа боловч нууц камер байв.
Хүү охин хоёр нь орон дээр муухай царайлан сууцгаана. Хүн минь гэж ил хурын бичлэгийн гаднах дуу сонсогдов. Аав нь чамд нэг зөвлөө өгье. Энэ бол ээж их чинь буцааж авчрах зүйл. Ээж чинь одоо өвдчихсөн. Түүнд муу хүмүүс хараал хийсэн. Хэрв чи үүнийг уувал чи хүчтэй болж ээжигээ хамгаалж чадна гэд дэлгэц дээр ил хуур хүүдээ нэгэн аяхтай хар өтгөн шингэн зүйл өгч байв. Үгүй гэж Исүй шивнэв. Хүн эргэлдсэн ч аавынхаа үгэнд итгэн тэрхүү шингэнийг ууж орхив. Хүүгийнх нь нүд гинт томрон тэгээд харлав. Яг л ил хурих шиг. Чи юу хийж вэ гэж Исүй айсандаа хашгирахад Би юу? Би зүгээр л үүрэд хэлсэн гэж Бог инээмсэглэв. Чиний хүү одоо минийх. Тэр одоо бидний нэг. Чи гүүрэн дээр намайг ялсан гэж бодсноо. Чи намайг айлгсан гэж үү? Би зүгээр л чамайг энд авчрахын тулд зогтсон дүр эсгсэн. Гээд Исүйг шал руу түлхэж унаглаа. Одоо чи сонголттой боллоо эсвэл нэг бол чи дахиад л минийх болж дуулууртай үүр болж надад үйлчлэн. Тэгвэл би чиний охиныг чинь орхино. Эсвэл Гээд хүүхдүүдийн өрөөний хаалга руу нүдэрээ дохиж чи надтай тэмц. Тэгвэл би яг одоо чиний хүүгээр охиныг чинь баймлуулна. химээхэд Исүй амьсгал нь боогдох дөхөв. Энэ бол түүний төсөөлж чадхааргүй аимшигтай занг байлаа. Түүний сурсан бүх хүч, тойл, цуурай бүгд хэрэггүй болчихсон ажээ. Тэр хүүтэйгээ тулалдах уу, эсвэл охиноо аврахын тулд дахин боолчлогдох уу гэдэг дээр ирээд байв. Бог түүнийг бүрэн шахаанд оруулжээ. Чи надтай тэмцвэл би яг одоо хүүгэр чинь охиныг чинь баймлуулна гэх үгс Исүйгийн чихэнд биш илгэнд нь буух шиг болов. Сургуульд олж авсан бүх хүч, толны гэрэл, цуурайн өвдөлт энэ бүхэн нэгэн агшинд утгагүй болон хуурч гүүрэн дээрх шиг бие махбодын тулаан биш. Энэ бол түүний ялах боломжгүй сэтгэл зүйн дайн болон хуурчээ. Нүднийх нь өмнө галтгооны өрөөний хаалганы завсраар айдас завцсан охиных нь нүд харагдаж, хажууханд нь хүүн анхны үрэн нүдэнд харлан ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр яг л аавынхаа тушаалыг хүлээх хүүхэлдээ мэт зогсож байв. Ил хур хүүтнэр инээмсэглэх нь ялсан хүний таашаал ажгүй. Түүний биеийг бүрхсэн хар утаа баярлсандаа энэхүү цэвэр цөхрлийг мэдэрсэндээ уламж өтгөрөх шиг болоход За, Исүү гэж Бог яг л шатар нүүж буй мэд тайвнаар асуугаад чиний ээлж, чиний шинхэн олдсон тэр их хүч чинь одоо хэрэг болох нь уу? гэхэд Исүйгийн амьсгал боогдож, хоолойг нь үл үзэгдэх гар багал зуурдаж, уушгийг нь шахах мэт болоход өөрийн ирэхгүй толио атгсан гараа айжуухан суллав. Тэрхүү хар арьсан улаан утас цахиус суларсан гарын алганаас мултарч галтгооны шалан дээр тасхийн унах чимээ яг л сүнс бутарч буй мэд сонсогдов. Тэр эргэлт буцалтгүйгээр бүрэн ялагджээ. 20 жилийн задуур дарамжлал түүнийг ингэж нугалж чадаагүйч ганцхан энэ хором үнсэн тавраг болгосон тул би гэж тэр чичирч эхлэхэд нулимс хацрыг нь даган урсаж шалан дээр унсан тал дээр дусав. Гойж байна. Битгийлдэ. Хүүг минь, охиныг минь тайв үлдээж тэдэнд минь битгий хүр гэж хоолоогоо зангируулахад Сайн охин гэж ил хуур сэтгэл хангалуун хэлээд ураг шалхаж толийг гутлынхаа хоншоороор нэг тийш нь яг л хог шүүрдэж буй мэт өшөглөв. одоо чи ойлгов уу? Чи хизээч надаас зогтож чадахгүй. Чи бол минийх. Чиний бие, чиний сүнс, чиний айдас бүгд минийх. Гээд Исүйгийн үснээс дахин зуурч татаж өндийлгөхдөө энэ удаад зодох гэж биш харин нүд рүү нэгцлэн ширтэх гэсэн нь тэр ажээ. Түүний нүдэндх улаан гэрэл бүдгэрч буцаад жирийн хүний гэхдээ хүйтэн захирангүй харцтай ил хурын нүд болон хуурчээ. Бог сүүдэртээ дахиад батгүн нуугдсан байв. Одоо сонс гэж тэр шивнээд тоглоом дууссан. Жинхэнэ амьдрал эхэллээ. Чи миний эхнэр энд байна. Энэ гэрээс дахиж хизээж гарахгүй. Чи тэр лойвэрчин гүрэмжтэйгээ дахиж уулзахгүй. Алтаа гэдэг чи рүү ойртохчгүй. Зүгээр л миний хүүхдүүдийн ээж, миний эхнэр. Ойлгов уу? Гэхэд Исүү юу ч хэлж чадсангүй зүгээр л толгой дахив.
Доторх бүх гал нь бөхөж зөвхөн хөрсөн үнсэл үлдсэнийг сайтар анзаарсан Илхуур сайн байна гэсээр гараа сулруулж одоо гэрээ цэврэл энд үнэхээр бохир байна. Би хүүхдүүдтэйгээ жаахан юм ярьж байгаа дээрээ гэсээр яг л юу ч болоогүй юм шиг халамжтай аавын дүрдээ эргэн орж инээмсэглсээр хүүхдүүдийнхээ өрөөрөө алхав. Эсвэл галтгооны шалан дээр ганцаар үлдэв. Түүний бие татвалзаж тэрээр амаа даран чимээгүйхэн уйлах нь цөхрлийн нулимс унгаж буйн тэр ажээ. Тэр сургуульд итгэж, төлөгчөд итгэж, өөрийнхөө хүчинд ч итгэсэн. Гэтэл энэ бүхэн худал байж зүгээр л илүү том, илүү харгас тоглоомын нэг хүүхэлдээ байсан бөгөөд одоо түүнийг удирдах байсан утас нь тасарчээ. Түүний чихэнд мартагдах шахсан тэрхүү жижиг чихвчнээс зөөлөн шууган гарав. Эсүү намайг сонсож байна уу? Энэ бол төлөгчийн дуу. Эсүү хариулсангүй. Зүгээр л тэднийг үзэн ядаж байв. Тэд түүнийг зориуд энэ там руу илгээсэн мэт. Эсүү намайг сонс гэж төлөгчийн дуу энэ удаад илүү чанга, яаралтай шаардангуй сонсогдож энэ бол төгсгөл биш ээ. Тэр чамайг хуурсан. Гэхдээ хүүчин түүнд бүрэн эзлэгдээгүй. Гэхдээ эсүү толгоогоо өндийлгөв. Юу гэсэн үг вэ? Гэж тэр чихвч рүүгээ шивнэв. Энэ бол оюу байна гэж өнөөх эртний зөөлөн хоолой сонсогдов. Би түүнийг мэдэрч байна. Бог хүүгээ чинь би дорсон. Гэхдээ тэр сүнсийг нь эзэмшиж чадаагүй. Тэр зүгээр л түүнийг нойрсуулсан. Хүүчин дотроо харанхуйд айсаар байгаа. Яагаад гэж эсүү найдлаггүйгээр асуув. Яагаад гэвэл Бог түүнийг хуурсан гэж төлгөж хариулав. Тэр хүүд чинь ээжигээ аврах хүч гэж хэлж тэр хорийг уулгасан. Түүний зорилго нь ээжигээ аврах, чамайг аврах байсан. Тэр өөрийн хүслээр харанхуйг сонгоогүй. Түүний хайр, тэр хайр нь одоо түүнийг бүрэн уусгаас хамгаалж байгаа бамбай болж байна. Гэхэд эсүүгийн зүрхэнд өнөөх бөхсөн галын үнсэн доороос жижиг оч дахин гялалзав. Тийхвэл би түүнийг аварч чадах уу? Гэхэд тийм ээ гэж төлгөж хэлв. Гэхдээ энэ нь гүүрэн дээрх шиг тулаан байхгүй. Чи түүнтэй хүчээр тэмцэж чадахгүй. Хэрв чи түүний доторх богийг гэрлээрээ цохвол чи хүүгийнхээ сүнсийг хамт устгана. Энэ бол мис засал. Чамд хутах биш, зүүх хэрэгтэй. Би юу хийх ёстой юм бэ? Чиний хийж эхэлсэн зүйл гэж төлгөж хэлв. Чиний жүжиглэлд маш сайн болж байна. Чи богийг үргэлжлүүлэн хуурах ёстой. Тэр чамайг бүрэн ялсан гэдэгтээ итгэх ёстой. Тэр чамайг буцаад хуучин аймхай сул дараа үүр болсон гэдэгт чинь итгэх ёстой. Чамд итгэж тайвшрах тусам хүүгчин барьж буй атгалт нь сулрах болно. Тэгээд би яаж хүүтэйгээ гэж арайхийн маш аяархан сонсчихвээ гэсэн аятай зөөлөн асуухад санамж гэж оюугийн дуу дахин сонсогдов. Чи түүнтэй үгээр ярьж чадахгүй. Бог сонсох учраас түүнтэй мэдрэмжээр ярих ёстой. Хүүгээ тэрэгтэй хоол хийж өгөхдөө унтуулахдаа өөрийнхөө хайрыг өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүдээ нойрсон сүнс рүү нь илгээх ёстой. Тэгснээр Богийн хурам эхлэлтээс илүү хүчтэй, илүү жинхэнэ ой санамжуудыг хүүдэд ойлгуулах ёстой. Энд чинь бүтх юм уу гэж хоолон салгалан чичирхийлэхэд энэ бол чиний цорын ганц найдвар гэж төлгөж эрсгэн хэлсэн боловч эргэлт буцалтгүй хатуу хэлв. Нэг бол чи үүнийг хийн, эсвэл чи хүүгээ алдна. Одоо бос. Тэр чамайг хэтэрхий удаан ганцаарн чинь орхихгүй. Гэхдээ эсүү шалан дээрээс арай ядан өндөөлөө. Тэр шалан дээрх толийг авч зүрхэн тушаага дахин нуугаад нүүрэндх нулимсаа арчив. Гэхдээ л тэр айсан цөхөрсөн дүрээ арилгахгүйгээр шин бамбай болгов. Энэ бол түүний шин зэвсэг. Тэр угаалгын өрөө рүү орж нүрээ хүйтэн усаар шавшив. Толинд харлаа. Тэнд хуучин эсүү зогсож байлаа. Ядарсан, нүдний гал нь унтарсан, зовсон эмэгтэй. Гэхдээ нүднийх нь гүнд зөвхөн тэр өөрөө л харж чадах бөхөөгүй үнсэн доторх жижиг оч гялалзаж аваа. Галтгоондоо эргэн ирж ил хурын бохирдуулсан ширээг цэвэрлэж эхлэв. Яг л юу ч болоогүй юм шиг. Яг л 20 жилийн турш хийж ирсэн шигэ байдал үргэлжлэх агшинд хүүхдүүдийн өрөөний хаалга нээгдэж ил хур гарч ирээд эсвэг ажиглан зогсов. Чи зүгээр үү гэж тэр асуув.
Энэ асуултанд санаа зовсон өнгө байсан ч цаана нь сорилт шалгалт байгаа ажгүй. Эсвэл түүн рүү эргэж харсангүй гомдсон хүн шиг зүгээрэл ширээг арчсаар би зүгээрээ гэж хоолоогоо чичрүүлэн хэлэв. Оройн хоолнд юу хийх вэ? Чамд дуртай цовь өнгөч хийж өгөх үү? Гэхэд ил хур хэсэг зуур чимээгүй зогссноо сэтгэл хангалуун инээмсэглэж ялснаа илэрхийлжээ. Тэр түүнд бүрэн итгэжээ. Тийм ээ гэж хэлээд санаа алдах мэт болж миний сайн эхнэр яг л урдих шгэ ингэсээр бодон дээр очиж суугаад зурагтаа асаав. Эсвэл гурил зуурч эхлэхэд гарын чичирхэн айцаас биш харин доторх хуримтлагдсан хүчнээсээ болж байлаа. Тэр ил хурийн нүдэн дээр бугийн хамар дор өөрийнхөө жинхэнэ дайныг эхлүүлэхээр бэлдэж гурилаа нухах цавраа өрөөндөө орсон хүүгийнхээ тухай бодно. Би чамайг тэнд байгааг мэдэж байна хүн минь гэж дотроо шивнэв. Ээж нь одоо очноо. Битгий ээж нь чамайг орхихгүй. Тэр орой Иесус амьдралынхаа хамгийн хэцүү, хамгийн аимшигтай, бас хамгийн чухал хоолыг хийж эхэллээ. Энэ бол зүгээр нэг цовин биш. Хүүгийнхээ сүнсийг буцааж авах гэсэн анхны оролдлого, анхны эм нь байлаа.